нэг нүдэндээ орчоо ирэхдээ эхнэргүй ирж байгаа байхгүй. Чи ганцаараа ирсэн юм. Одоо би дааж хэлж шүү дээ. Би юм харж байгаа юм чи өстой гоё юм. Ямар сайхан юм бэ наадах. Өвчний биш өвчтнөөл сэтгэл 100% нэмжлэх шаардлагатай болдог. Нүд тэгэхээр ер нь бол манайх өстой нөгөө багаж тоног төхөөрөмжгүйгээр өстой явахгүй гэсэн үг. Тийм асуудлуудаас нэлээх байдаг гэж би яг сонсч байсан юм шүү. Ер нь бол юу одоо нөгөө хараа муудах эмгэгч өөрөө удамшдаг байхгүй. Болрын цэцлэг гэдэг байсан. Анх өөрөө Монголд одоо 80 миний санахаар 83 4 онд баха. Анхны болрын цэцлэг бол нэгдүгээр эмнэлэг дээр хийжсэн. За баяр хүргэе. 25 жилийн хугацаа болсон мэй тий. Сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан өдрийн мэндийг дэвшүүлж байна. За, Антол Баяр ирэхээ подкастын маань шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За, ер нь бол бид бол бүр салбарын маш олон чиглэлээр бол зочдтойгоо инхүү мэдээллүүдийг та бүхэндээ хүрэхээр зорж байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд болохоор миний бас нэг эмзэглдэг одоо сэдвүүдийн нэг яагаад вэ гэхээр сүүлийн үед та бүхэн ер нь анзаарж байгаа бох тий. Хүүхд залуучууд маань бол маш их нүдний шил зүүж байгаа. Надаас эхлүүлээд гэхдээ та минийхийг шил гэж бодож байна үгүй ээ. Энэ яагаад вэ гэхээр нөгөө телевизийн орчинд нэвтрүүлэх зориулсан юм юу нь байхгүй, шил нь байхгүй гэсэн үг. Гэхдээ ер нь анзаарах юм бол та яг юм шилтэй, нүдний шилтэй, нүдээ ерөнхийдөө нүдний юм асуудалтай байгаа ч юм болов уу гэж бас юм төрөгдөл үүсгэр. Тэгэхээр би өнөөдөр болохоор яг мэрэгжлийн яг энэ нүдний салбарт ажиллаж байгаа эмчнэрээсээ яг энэ салбарын хөгжил болон мөн дээрээс нь одоо юу гэдэг эрүүл мэндийн яг нүдний одоо асуудлууд ер нь хэр их байгаа талаар бас та бүхэнд мэдээлэл өгөхөөр зочтой урьсан байгаа. Өнөөдөр студид маань Болор Мэлмийн эмнэлгийн нүдний эмчнэр болох Инх Төвшин Цэцэг Жаргал нар ирсэн байна. За та бүхний сайхан өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Шууд хамгийн түрүүнд асуумаар байна. Та эдийг ер нь хүүхэд байхад нүдний шилтэй хүн ер нь тийм их бол байгаагүй бах тий. Зүгээр одоо ингэж эргээд харахад. Чи одоо яг 10 жилд байхад манай ангид гэхэд шилх юм бол шил зүд хүүхэд бол байгаагүй байхгүй. Тэгэхээр би чи өөрөө нэг 80-аад оны хүн гэж бодох тий. Одоо бол эсрэгээрээ баг одоо хотын сургуулийн хүүхдүүд гэтэл ер нь баг шилгүү нь баг хэд юм бэ гэж асуумаар шүү тий. Тийм. Ер нь бол тийм болчиход байгаа. Яг эсрэгээр гэсэн үг тий. Яг эсрэгээр. Гэтэл яг одоо шилгүү хүүхэд байлаа гэх тэр дундаас зүүх ёстой мөртлөө үзүүл шалгуулаагүй ч юм уу эсвэл шилээ зүүхгүй явж байгаа хүүхдүүд бас байгаа гэсэн үг. Тэгэхээр магадгүй яг зүүх ёстой хүүхдүүд бүгд шилээ зүүх юм бол бүрч илүү их шилтэй хүүхдүүд л гарах байх. Тийм байна шүү дээ. Тэгэхдээ одоо энэ нөгөө нэг шил зүүлээ гээд энэ бол нөгөө шууд муу гэж байгаа зүйл бол нэг талаараа биш шүү дээ. Яг саяны хэлдгээр нөгөө зүүх шаардлагатай бол зүүх л ёстой гэсэн үг тий. Харааг нь яг ингэж нөгөө юуг нь тааруулахын тулд би тэгтээ хоёроос энийг дэлгэрэнгүй асууна. Хамгийн түрүүнд үзэгчтэй болон сонсогчтой зориулаад ер нь нүд гэдэг эргэтэнгийн талаар эхлээд нас танилцуулъя тий. За нүд гэдэг болохоор эргэтэн нөгөө талаас бол яг одоо дуран аваа шиг ажиллаж байгаа физикийн хуулиар гэрэл хүлээж хугалж болно хүлээж авч байгаа хэсэгтэй. За тэгээ яг одоо оптикийн систем гэж явж байгаа юм. Тэгэхээр ямар нэгэн дүрсийг тод харна гэдэг бол маш чухал амьдралын чанарт шууд нөлөөлнө. Ялангуяа бага насны одоо сургуульд орж байгаа болон одоо яг сурж байгаа хүмүүст бол одоо самбар дээрх зүйлээ тод харах гэдэг нь сурах процесс явцад нь бол шууд нөлөөлнө. Тэгэхээр бид нар бол нүдийг бол эргэтэн гэдгээс нь гадна бас гэрэл хугалах физикийн хуулиар ажиллаж байгаа оптикийн систем гэдгийг маш сайн ойлгоод за тэгээд тухайн хүүхд одоо тод харж гинөө бүдэг харж гинөө гэдгээ өөрөө төдийлөн илэрхийлж мэдэхгүй байгаа тохиолдолд бол эцэг эхчүүд нь урьдчилан сэргийлэх үзлэгт бол маш сайн хамруулаад тухайн хүүхдээ харааны байдлыг тодорхойлоод за шил зүүхгүйгээр бүдэг харж байгаа бол заавал зүлгэх ёстой. За энийг нь болохоор тухайн одоо эмнэлэг болон одоо эмч сонгоод заавал одоо хүүхдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь маш чухал. Нэрийн 10 жилд нөгөө хүүхдүүдийг би бага муу харддаг юм аа гэж багш нар урдуур ингээл ажиг хараамтай байл урдуур нь суулгаал гэдгийг байсан шүү дээ. За тэгэхээр ер нь бол энийг бол мэдээж онцлуулаад тэгээд ямар байна вэ гэдгийг бол хамгийн сайн мэдэх шаардлагатай юм байна. Би зүгээр сонирхол татаад байна л да. Хоёрын хувьд болохоор ер нь яагаад энэ салбарыг ер нь бас тухайд ер нь сонгож ирсэн юм болоо? Нүдний салбарыг тэр түүхүүдэд хаваалцах боломжтой юу? За би чи 2002 онд манай ахыны их сургуулийг төгссөн. Тэгээд ер нь бол бүр багасаа л эмч болно гэж мөрөөд сөр байгаал ер нь бол 10 төгсөл орж исэн байхгүй. Тэгээд ангаах төгсчөөд уг нь бол эмэгтэйчүүд эмч болно гэж боддог байсан. Тэгээд аяйгуу санаандгүй байдлаар одоо би яг нөгөө төгсчөөд
одоо бид нар мэрэгшдэг штэ нарийн. Тэгээ тэр хугацаанд манай одоо нагас ав гэгч нүдний эмнэлэгт ажилладаг байсан. Тэгээд намайг нэг 100 одоо тэр чинь нөгөө хийх ажил байхгүй одоо юу гэдэг яг нөгөө суралцах юу эхлээгүй байсан. Тэгээд тэр үед нэг цөөхөн сар би ингээд эмнэлэгт нь ажиллая зүгээр сонирхож байна. Гээд очиж ажиллаад тэгэл үндсэндээ яг энэ нүд гэдэгт дурлаад тэгээд намар нэг резидентийн буюу нөгөө нарийн мэрэгжлийн шалгалтаа өгөөд нүдний эмч яг юугаа сонгож ирсэн. Тэгэж орж ирсэн. Уул нь бол бүр эмгтээчүүдийн эмч болно болгож ирсэн юм биш үү? Тийм, ер нь бол бүр чиглэл бүр ингээд эргэцсэн гэсэн үг. Анхны сонголтоос. Гэхдээ яг ингээд судлаад үзсэн чинь юу нь хамгийн их сонирхол татсан бэ? Ер нь. Ер нь бол аюу жижиг эргэтэн штэ нүд. Одоо яг хүний бие дотроос те. Тэгсэн хэрнээ хамгийн нарийн. Тэгээд хагалгаа нь бол бүр их нарийн байдаг. Их бах те. Жижиг байх тусмаа л ер нь нарийн байх. Тэгээ ийм жижиг хэрнээ манай нүд чи өөрөө дотроо ингээд бас чиглэл бол хуваагдчихдаг байхгүй. Нүднийхээ өмнөд хэсэг, торлог, арын хэсгээ хариуцсан. За тэгээ үрвсэл тэгээд окулопластик гэхэр бүр нөгөө гоо сайхны гэд ер нь бол ингээд аюу олон чиглэлд хуваагдчихдаг. Тэгээ тийм жижиг хэрнээ одоо уг нь бол их чухал эрхтэн штэ. Тэгсэн хэрнээ маш нарийн. Тэгээд хагалгаа ер нь бол маш сонирхолтой. Тий. Яа, ажиллагаач тэгвэл бас нэлээ нарийн бах те. Тий, ер нь бол нарийн. Ажиллагаа бол. За таны хувьд? Би 2006 онд ангаах их сургуулийг төгссөн. За яг сурж байгаа хэвцээ болохоор ингээд нэг хичээл сэдв одоо хаагдаал дараагийн нэг сэдв орох болгонд л ингээл за би энэ л болно гэл ингээд байнга мэрэгчлээ ингээл курс болгондоо бараг солиол яваад байдгүйсэн. Тэгээд хамгийн сүүлд 5 дугаар курст төгсгийн өмнөх жил нүд ордог, нүдний хичээл ордог. За тэгээд нүдний хичээл ороо явж байхдаа одоо бид нар эмнэлгүүдээр бүхэл улсын том эмнэлгүүдээр, дүүргийн эмнэлгүүдээр тойрч дадлага хийдэг. Тэгээд дадлага хийгээ явж байхад нүдний эмч нарыг харахад нэг л гоё, тэгээд бүгд нэг гоё. Яг ингээд өндөр, тэгээд нэг юм тэгж их гоё цэвэрхэн, тэгээд яг ийм хөвчтнөө үзээ сууж байгаа тийм нүдний эмчийг харахаар бусад ингээд салбаруудыг бодох юм бол айгүй удаан хүнтэйгээ ярилцдаг тийм одоо онцлогтой юм шиг харагдчихсэн. Тэгэл за ийм болж чадах болов, би яг ийм юмч болж чадах болов гэд нийтлээ эргэлзээд. Тэгээ яг төгснөөхөө дараа бид нар чиглэлээ сонгох гээд ингээд бүгд өөрсдөө анкета бариад ингээд очиод яг тэр тухайн мөчөд л яг хаана орох уу гэдэгтээ анкета ингээд тавьдаг тийм сонголтоо хийдэг. Тэгээ яг очичвол за чадах болов яах бол гэд өөртөө жоохон эргэлзэжсэн ч гэсэн за юу ч гэсэн оролдоод үзье гэл тэгээд яг тухайн мөчөд нүдний эмч гэсэн одоо резидентийн юм дээр шалгалт өгөх хуваар дээр анкета тавиал гарч ирсэн. Тэгээд нүдний эмчээр 3 жил сураад 2009 онд төгсөөд за төгснөөсөө хойш одоо болор мэдлэмийн эмнэлэгтээ одыг хүртэл одоо ажиллаж байгаа. Яагаад тухайн үед яг энэ болор мэдлэмийн эмнэлгийг сонгож ирсэн бэ? За миний хувьд болохоор нүдний эмчээр ерөнхийдөө бол одоо улсын одоо резидентийн сургалтыг хариуцж байгаа хэд хэдэн эмнэлгүүд байдаг. За тэрэнд нь болохоор ангаах их сургууль өөрөө орно. За тэгээд 3 дугаар эмнэлэг, 1-р эмнэлгүүд бас резидентийн сургалтыг хариуцдаг. Тэгэхээр яг тухайн миний сурж байгаа үед болохоор резидентийн сургалтыг ашуус ангаах их сургууль хариуцж байгаа үедээ 3 жил байсан. Бусд нь 1 жилээр сурах резидентийн сургалт өгсөн. Тэгээд 3 жилээр сурдаг тэр сургалтын 2 дахь төгсөлтөнд би одоо манай төгсөлт болж таарсан. Тэгэхээр эхлээд удаагүй харцангуй урт хугацааны ирсэн тур сурдаг юм сургалт эхлээд удаагүй байсан 2 дахь үе гэсэн үг. Тэгэхээр манай одоо эмнэлгийг үүсгэн байгуулагч манай одоо Баасан хүү захирал маань талигаач маань одоо яг 3 жилээр сурж байгаа хүмүүс 1 жилээр сурж байгаа хүмүүсийн хооронд бол мэдээж бас дадлага, туршлага тэгээ бүх юмн дээр бол ялгаа гарна гэд 3 жилээр сурж байгаа хүмүүсээ ер нь бол эмнэлэгтээ аваад үлдчихсэн. Тэгээд яг тухайн үед нь бас цөөхөн эмч нар резидентэд шалгаруулж ордог гэсэн. Одоо яг надтай хамт 2 би надаас гадна нэг бид хоёулаа 3 жилээр төгсөжсэн. Тэгээд хоёулаа яг төгсөөд дипломо гардаж аваад оройн нь ирээд
эмнэлэгтэй ажилд орж ирсэн. Би ярин дөрөв асуух гэдэг нөгөө ер нь их олон хүмүүс мэд нөгөө нүдний баасан гэдэг чинь тий. Энэ салбар тийм нөгөө айдлууд биш тий. Одоо ингэж юм юу гэдэг тэр хүнээс ингэж урам зориг авдаг. Тэр салбарыгаа бас ингэж түүчээлж, манлайлж явдаг маш олон хүмүүс байдаг тий. Түүний нэг бол яалчгүй одоо бүр ингэж овгших нь нүдний гэж бүр юм өмнө тодтголтой энэ эрх хэмээн талаар би яг асуух гэсэн яг та сая дөрдлээ. Таны хувьд бас хэлэхгүй энэ хүнээр мэдээж бас та бахархаж энэ хүнээс их олон зүйлүүдийг бас сурч ирсэн байх. Тий, одоо миний нөгөө яг нүдний нарийн мэрэгжил нөгөө сонгож суралцах хас өмнө би нэг 101 хэдэн сар ажиллаж байсан имлэг гэдэг маань болормл имлэг гэсэн байхгүй юу. Тэгээд одоо манай аав яг орол цагшилтаа нуулзаад яг манай охин одоогоор нөгөө мэрэгжлээ чиглэлээ сонгоог байгаамаа. Тэгтээ ингээд танаа имлэгт одоо нөгөө цалин цаагаагүй зүгээр одоо өөрийнхөө хүслээр ингээд юу яа гэдгсэн чинь одоо баасан үзэгсэл айгуу дуртай зөвшөөрөөд болно тэглэхгүй яах вэ гэд. Тэгээд яг би яг намар нь одоо тэр чинь нөгөө нарийсаал нөгөө юунд орно штэ. Тэгэхээр яг ингээд бид нар өөр имлэгээр ингээд тойролт хийгээд явдаг. Тэгээд тухайн үедээ бол яг нүдний хувийн имлэг гэдэг маань ховор байсан. Тэгтээ яг дотор нь ажиллаж байгаа эмчнэр тэгэл бусад имлэгтэй харьцуулаад тэгээд анхны ч юм уу те сэтгэл байсан. За тэгээд багш маань өөр айгу мундаггүй байсан байхгүй. Тэгэл ерөнхийдөө төгсөөл би ч юм бол 1 жилийн резидент. Бидний үед бол 3 жил гэж бол болоог байсан. Тэгээд яг багш өөрөө санал тавиал манад ингээд ажиллаач гэд. Тэгээд тэр үед бол болормлмээ багштай маань нийлээд 3 жил ажиллаж байсан гэсэн үг. Тийм. За 4 эмч ажиллаж байсан юм байна. Тэгэл 5 дахь нь болж орж ирсэн. За. Ер нь сонсоодсон чинь та хоёр чинь бараг л ихнээс нь ахуулаад хамт байсан эмчнэрүүдийн нэг вэ шүү дээ ер нь энэ байгууллагатай тий. Тий, резидентэд төгсөөл яг болормлмэд ороод тэрнээс хойш тасралтгүй ажиллаж байгаа л 2 эмч гэсэн. Нөгөө цэрэг халагддаг шиг л та хоёр хугацаагаа яриад энэ нөгөө 1 жилийнх 3 жилийнх гэлдэг. Тий. Тэгээ ер нь их гоё байх те тэр хугацаанд их юм сурна те тэгээд цаашаа яах вэ гэдэг тэр төлөвлөгөөч бас боловсруулагдаад өөрөөдөө бодоод явсан. 1 жилийг 3 жилтэй харьцуулна гэдэг чинь шаардлагагүй байхгүй. Тийм шүү те. Тэгээ манай баасан хүн чинь бас 3 жил болгосон юу чинь бол баасан хүмчтэй холбоотой. Яагаад тэгэхээр гадагшаага нүдний резидент буюу нүдний нарийн мэрэгжлийн эмч болоход бол гадагшаа заавал 3 жил сурд юм аа. Манайхан 1 жил болоод төгсөөд байна. Тэгээ энэ дээр ч өшөө бид нар нарийн ширээ юм аа ингээд гүйцэд явахгүй байна гэд тэгээд ер нь бол өөрөө бүр ингээд сургуулаар хөөцөлдөөд ямар хөөцөлдөж явсаар байгаад ер нь бас 3 жил болгож ирсэн. Баас үгүй эмчийг нэгэнд ярьсны хэдүүлээ бас нэг та хоёр бас ер нь одоо нөгөө болормлмын эмнэлэг чи өөрөө яг нүдний салбартаа өөрөө ууган эмнэлэг. Тэгээ энэ дотор бас та хоёр ч бас ууган ажилтнуудынхаа нэг юм байна. Ууган эмчнэрийн нэг тийм учраас энэ байгууллагын талаараас нэг товчхон харилцуулахгүй. За ер нь бол манай эмнэлэгч 2001 онд байгуулагдсан. Яг болормлмэ гэдэг нэрээрээ. Тэгээд би бол 2003 оноос ажилласан. Тэгээд баасан хүмч чи 2001 оноос эмнэлгээ байгуулад за тэр үед чинь бас ер нь бас нэлээд юм буйны ч гэх юм уу сайн дурын юм бас хийнэ. Тэгээ одоо тухайн үед бол одоо юу гэдгийг 80 хүрсэн настай хүн бас ховорхон байсан шүү дээ. Одоо бол хүмүүсээ нөгөө тасчлалт аяга өндөр болсон тий. Тэгээд өөрийнх нь яг гол хийдэг одоо мэс засал нарийнсан чиглэл нь бол болрын мэс засал гэдэг байсан. Анх өөрөө Монголд одоо 80 миний санахаар 83 4 онд баха. Анхны болрын мэс заслыг бол 1-р эмнэлэг дээр хийжсэн. За. Тий, ер нь бол 1-р эмнэлэгт аяга олон жил ажилласан. Тасгийн эрхлэгч байсан. Бас ер нь бол тийм мундаг эмч байсан л да. Тэгээ яг 2001 оноос ерөнхийдөө өөрөө хувийн эмнэлгээ байгуулад за тэгээд 80 хүрсэн 80-аас дээш насны хүмүүст бас болрын мэс заслыг үнгүй хийдэг байсан. Тий. Тэгээд манай захирлын хувьд гэвэл ерөнхийдөө нүдний салбарт оруулсан том хувь нэмрүүд бол зөндөө бий. Яа тэгэхээр гадагшаа айгүйх урсгал явдаг гэсэн шүү дээ. Одоо бид нар чинь торлогийн мэс засал гээл тэгэхээр дандаа гадагшаа явна. Монголдоо бид нар шийдэж чадахгүй. За одоо нөө хараад тэглэх мэс засал гээл айгүйх сүлүүд ярьж. Наа чи хамгийн их сонсогч ирсэн нэр том явж шүү. Бас л дандаа нөгөө гадагшаа. Тэгээд өөрийнх нь ерөөсөө хүсэл нь юу гэхээр бид нар энэ гадагшаа урсгалыг байхгүй болгоно. Бид нар гадагшаа явуулдаггүй бүхэл мэс заслаа нүдний бүх мэс заслыг л ерөөсөө Монголдо нутагшуулна. Тэгээ тэр утгаараа торлогийн мэс засал тэгээ энэ хараад тэглэх мэс засал хоёрыг бол ер нь бол нутагшуулж чадсан.
Тэгэхээр ер нь бол тэр гадагшаа урсгалыг бол зогсооч чадсан л гэсэн үг. Тэгээ Одоо 25 бол Монголд бол хийдгүү нүдний хаалгаа бол ер нь бол байхгүй болсон. Тий. Энийг сонсон ч үнэхээр таадаг шүү. Яагаад вэ гэхээр нөгөө хүн болгон тэр боломж байдгүй байхгүй юу? Ер нь анзаархаар тий. Хүн болгон юу гэдгийг тэр өндөр хөгжингөө улс орн тэр зардлын дагаад тэр эмнэлгийн төлбөр зардал ямар өндөр өдөг үлээ тий. Эхлэлийн болгоныг их орондоо бас ингэж байна нутгшуулна. Тэгээд манай эмчнэр ер нь сайн шүү. Манай Монгол эмчнэр үнэхээр бахархмаар салбарын мундаг манлайлж байгаа ер нь их олон салбар эмчнэр бас байна тий. Хувийн байгууллагууд маань ч ер нь бол их олон байна. За тэгэхээр та хэд чинь юу энэ жил чинь ингээд 25 жилийн юм чи тий. 2001 оноос хойш ихэр чинь тий. За баяр хүргэе. 25 жилийн хугацаа болсон байна тий. Энэ том айл энэ салбарын бас л дээр төвчилж явж байгаа энэ ууган одоо нүдний эмнэлгүүдийн нэг бол болор мэлмийн эмнэлгийн хаамт олон 25 жилийн баярын мэндийг бас төвшүүлье. Тэгээд хүний хараа гэдэг чинь бүр хамгийн чухал шүү тий. Би нөгөө цахим орчинд нэг юм хөөрхөн бичлэгүүд хардаг байхгүй. Зарим хүмүүс нөгөө төрөлхийн нөгөө өнгөгүй тий. Тэгээд ялгадгүй тий. Тэгэнгүүт нүдний шилээр хүртэл сая тэр нэг юм технологиг нэвтрүүлээл нөгөө хүмүүс ингээл өнгийг хараад амьдралыг харж байгаа тэр мэдрэмжийг аваад баярлж байгаа тэр дүр төрхийг харахаар нүд гэж чинь эрэхтэн ямар чухал юм бэ тий. Гэтэл бүр огт хараагүй ч юм уу эсвэл магадгүй зүгээр ингээм амьдралынхаа туршид буруу хөвшил дадлаас болооч ч юм уу те нүдэ халдж байгаа юм тохиолдсон бас ерөнхийдөө байдаг болоо гэж бодож байна. Та хоёр хэлэхгүй яг одоо бидний яг энэ нийгэмдэр нүдний ер нь ямар асуудлууд байна. Тусдаа та хоёр өөрийнхөө хэлвэл. За яг эмнэлэгт ирээд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч дотор бол ямар одоо насны онцлогуд байна. За ямар насны хүн үйлчлүүлж ийн гэдгээс бас өвчлөл нь ялгаатай болчихно. За ер нь бол одоо 40-оос дээш насныхыг яг уу бид нар бол насжилттай холбоотой өөрчлөлтүүд бас илүү давмгай эзлэж явж байгаа. За ер нь бол Монголд гэлгүй дэлхийд одоо насжилттай холбоотой хараа муудах үндсэн шалтгаан бол болрын цайлт байгаа. За тэгэхээр болрын цайлт бол хамгийн илбэг тохиолддог. За тэгээ эмчилгээ одоо төгс эмчилгээ авах боломжтой. Цайсан болрыг нь тунгалаг химэл болроор сольсноор тухайн хүний хараа эргээд химийн болоод амьдралын хэм маяг нь химийн цаашдаа үргэлжлэх боломжтой болдог хараа. За энэ би ганцхан асууч. Уучлаарай. Та хоёрын ер нь яриг үе үе тастаад иж магадгүй шүү ойлгоорой гэхгүй. Нөгөө зарим мэдэхгүй зүйлүүдээ шууд ингээ асуучвал бас зүгээр болов шүү. Би яг сая цайчдаг гэдгийг бол нөгөө хүний нүд ингээд бүр нэг цавцахан болсон байдаг тэрийг хэлээд нөө. За болрын цайлт нь болохоор ерөнхийдөө одоо цайлтгаа ямар үе шатндаа ирвэж जैन ямар хэлбэрийн цайлт гэдгээс хамаарат наан харагдах байдал нь энгийн нүдээр харагдтлаа явна гэдэг бол нэлээд хүндэрсэн байна гэсэн. Тийм болтлоо явахгүй энгийн нүдээр харагдахгүй зөвхөн эмч нарийн багжаар онцлог хэмжээнд дүнгиж эхэлж байгаа цайлтууд ч байна. Бид өөрсдөө ч мэдэхгүй явж магадгүй юм байна тий. Яг бүрлзэх гэсэн эсвэл гэрэлт гэлбах гэсэн зөвөртэйгээр үзүүлж болно. Тэгэхээр ялангуяа зарим хэлбэрийн цайлтуудын үед бол зөвхөн оройн цагаар жолоо барихад л зөвөрлөн гялбаад байна гэсэн зөвөртэйгээр үзүүлэх тохиолдлууд бий. Тэгэхээр бид нар болрын цайлт бол одоо хамгийн илбэг тохиолддог. За улсын болон хувийн бүх эмнэлгүүдэд хамгийн олон тоогоор амжилттай игддэг хагалгаануудын нэг үүрэгтэй аргууд. Гол нь одоо нэг тухайн хүн маань хаана оршин сууж гэн одоо хөдөө орон нутагт ч юм уу бүр одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой газар байна уугүй юу гэдгээс хамаарат тухайн хүн минь одоо хагалгаанд орох хугацаа нь бол харилцан адилгүй байгаа гэсэн үг. Магадгүй одоо бүр холын аймагуудад, сумуудад ч юм уу амьдарч байгаа хүмүүсийн одоо юугаа одоо бараг цагаан болтол нь явах тохиолдлууд ч байна. Эсвэл дүнгиж эхэлж байгаа үед нь дүнгиж бүрлзэх гэсэн зөвөртэй ирээд эрт үед нь хагалгаанд ч орж болдог гэсэн үг. За тэгээд залуу одоо харьцангуй залуу хүмүүст бол нүдний асуудлаар эмнэлэгт хандж байгаа гол шалтгаан нь бол мэдээж хэрэг одоо чороо тоос хотчлт за тэгээд компьютер дэлгэсний хэрэглээтэй холбоотойгоор хувь ашиглалтын асуудал за хувь ашиг гэсэн зөвөртэйгээр маш олон хүн ханддаг. За тэгээд энэ бол яг нэг удаа шууд одоо арга хэмжээ аваад зүгээр болчих амьдралын хэм маягтай холбоотой учраас тухайн үйлчлүүлэгч маань одоо нэг эмнэлэгт үзүүлээл нэг үр дүнгүй байна гэж эмнэлгээ солиод олон эмнэлэг солиод яваад байх тохиолдлууд маш их. Угаасаа анх орж ирэхдээ л хүн би тэдийн эмнэлэгт үзүүлсэн чи үр дүнгүй байна гэж ороод ирэх юм бол за өвчнийг биш өвчтнөө л сэтгэл зүйн хувьд нэмжлэх шаардлагатай болдог гэсэн. Тэгэхээр энэ одоо амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр бид нэр дан ганц зүгээр одоо тусаал гарч юм уу нэг удаагийн хэрэглээ нэг удаагийн эмчилгээгээр бол энэ асуудлыг бол бүрэн шийдэх боломжгүй. Харьцангуй бага насны хүүхдүүдэд бол мэдээж одоо харааны гажиг буюу ихэвчлэн хамгийн илбэг тохиолддог нь хасах шилний гажиг, харааны хугарлын гажигуд бол илүүтэйгээр эмнэлгээр бол үйлчлүүлж тусламж үйлчилгээ авдаг.
Тэгэл ингээд анзаархад нүд гэхээр маш олон нэр асуудлууд байт юм тий. Сая яг нөгөө юуг сонссон чинь нөгөө зарим хүүхдүүд болохоор ингээд яг ингээд багдан ч юм ингээд нүдийг тааруулаад ингээд мэдээж хараанд нь тааруулаад шил зүлгсэн байдаг. Гэтэл энийг нөгөө тодорхой хугацаагаар байнга очиж солиулахгүй бол нүдний юм дахиад нөгөө хүүхд өсөж байгаа хүүхд учраас ингээд өөрчлөгдөд идэм билээ шүү дээ тий. Зөв. Тийм асуудлуудаас нэлээх байдаг гэж би яг сонсч байсан юм биш үү? Байна. Ер нь бол юу одоо нөгөө хараа муудах эмгэгч өөрөө удамшдаг байхгүй юу? Жишээлх юм бол аав ээж хоёулаа хараа муутай байлаа. Хүүхэд одоо юу гэдгийг яг тэрийг удамшиж төрөх магадлал ерөнхийдөө 50-аас дээш шүү. Бас өндөр юм байна тий. Тийм. Тэгэхээр одоо жишээлх юм бол аав ч юм уу ээж нь шилц үүдэг бол за магадгүй манай хүүхдэд удамссан байж магадгүй гэдэг үүднээс ер нь бол хүүхдийг 3 нас хүрэнгүүд л үзүүлэх хэрэгтэй. 3 настайгаас. Тэгээд 3-аас 12 нас хүртэл яг нөгөө харааны хамгийн чухал хөгжиж байгаа үе явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр 12 хүртэл за магадгүй 20 хүртэл ер нь бол 20 гараад одоо шилний гажиг тогтворчно гэж үздэг. Ялангуяа хасах шил зүвдэг хүн дээр. Тэгэхээр ер нь бол хүүхэд яг нэг өсөж байгаа одоо өөрөө ч ярьж байгаа зүг байхгүй өсөөд бие томрно. Тэгэл хувцас багтахтай адилхан нүд гэдэгт бас өсөлт явагдана. Тэгэхээр шилний хэмжээ бас яг 1 мм л нүд сунахад одоо юу гэдэг одоо шилний хэмжээ хасах 3-аар нэмэгдчихэд гэсэн үг. Жишээлх юм бол хасах шилний тухайд ярих юм бол нэмэх шил бол эсэргээрээ жоохон өөр. Насан томрох тусам нэмэх шил зүүх хэмжээ жоохон буураа явчихдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол хүүхдээ хараа муутай гэж онцлогдсон тохиолдолд 6 сар тутам тэмүүлж байгаа гэсэн үг. Тийм байна тий. Тэгвэл жилдээ 2 удаа. Тийм. Тэгэл нөгөө шил нь өөрчлөгдсөн байвал солино. Нэмж муудаж гин үү, хэвэн байна уу, доктортой байна уу гэдгээ хянаад яваад байгаа л гэсэн үг ер нь бол. Тийм. Сая хотчлт гэдээ бас нэг дүрдэглээ тий. Одоо бид чинь ингээл нэг сайхан нөгөө тал нутгийн хүмүүс шүү дээ тий. Алсыг сайхан хараад тэгэл юу гэдгийг 5 өршөө малтай малаа ингэж бэлчиж байгааг ингээ хол зайн. Тэгэхээр энэ нөгөө нүд маань холыг хараад ойрыг хараад ирэхээр нөгөө дэлхийн нөгөө 22-ын дүрм мөртлөө гэдэг шүү дээ тий. Нэг 20 секунд алсыг харчдаг, 20 секунд ойрыг харчдаг тий. Тэгээ нүд ингээ ойрыг ингээ харах болгонд фокуслоод ингээ тодрох тусам бидний булчин ингээ ажилладаг юм шиг байна тий. Энэ талаар нэр дэлгэрүүлээ хэлвэл аккомодац гэдэг процесс нүдэнд явагдаж байгаа. За тэр нь болохоор одоо холын болон ойрын зайд фокус тааруулж харах процесс нь бидний бодол санаанаас хамаарахгүйгээр нөхцөлд бас рефлексээр явагдаж байгаа. За бид нар ямар нэгэн одоо өмнө нь ярьсан чинь нөгөө дуран авэ шиг ажиллаж байгаа гэсэн үг. Одоо нэг зураг авдаг аппаратаар бид нар холын зураг дарж байгаад ойрын зураг дарах юм бол тэнд яадагчгүй нэг юм дуран нааша цаашаа болоод юм фокус тааруулж байгаа. Яг ингэ болдсон шүү дээ. Ингэ таарж байгаа. Яг гоо тэр процессыг бид нар зарим дээр үеийн одоо юунуудээр их хардаг байсан. Зургийн аппаратуудаар одоо бол бид нарт харагдахгүйгээр маш хурдан тэр нь солигддог болсон. Яг энэ шиг нүд ажиллаж байгаа гэсэн үг. Холын зайд харахад нүдэн доторх маш олон булчингууд сулларч байгаа гэсэн үг. Ойрын зайд харахад эргээд тэр булчингууд чангарч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ процесс бол бидний бод санаанаас хамаарахгүй явагдана. Тэгэхээр бид нар байнга яг тогтмол нэг л зайд ажиллана. За магадгүй компьютерийн дэлгэцийн зай байж болно. Ном унших зай ч гэсэн адилхан. Нэг зайд байнга ажиллаад хахаар тэр булчингууд яг л нэг байрлалдаа хөшчж гин гэсэн үг. Тэгээд нөгөө одоо холын зайд харахад тэр булчингууд сулрах хэвээр байтал нөгөө давтамж нь их за тэгээд үргэлжилсэн хугацаа нэх байх юм бол нөгөө булчингууд сулрах энэ одоо муудчих чинь гэсэн үг. Тэгснээрээ харааны ачааллыг ихсгээд харааны ядаргаа гэдэг юм нь урт хугацаанд явагдах юм бол холын хараа муудах буюу холдоо нөгөө тод харах чадвар нь багасаад буурнаа л гэсэн үг тийм. Тэгэхээр яг хүмүүст тайлбарлахдаа бид нэр ингээд сууж агаад хөл гар нуруу энэ төр чилцэн байдаг. Тэгэхээр хүн ингээд бүр тэрийг өөрөө мэдрээд босоод ингээд одоо юу яадаг. Суйнаадаг. Ингээд нуруугаа сунгаад тэгээд гар хөлөө жилиг нэг жоохон гаргадаг шүү дээ. Энэ шиг нүдийг бас ингээд амраах тасгал нь одоо 20-20-ын дүрэн болж байна гэсэн. Тэгэхэд л одоо энэ чинь Улаанбаатар хотод бараг нэг сая 700 2 сая орчим хүмүүс нь энэ бид нар амьдарч шүү дээ. Тэгэл битүү юм өндөр барилга. Тэг ялангуяа офисын ажил хийж байгаа хүмүүс бол тэгэл нэг юм луу төвлөрчүүл тэгэл удаа хугацаанд хараа суучдээ шүү дээ. Таад өөрсдөө ер нь хэрэгжүүлж байна. Ер нь 22-ын дүрм ч юм уу эсвэл магадгүй бас нэг юм луу нэлээд удаан төвлөрч байгаа шүү дээ. Бус түр нь тийм гоё аргуудаас хуваалцвал манай эмчнэр маань өөрсдөө яаж нүдээ бас сэргийлж ин тэрийг бас оролцъё тий. Ер нь бол хэцүү шүү дээ. Бас л яг ачаал адилхан байхгүй. Төвлөрчдөг бах тий. Тий. Бид хэд чинь бүр нөгөө дурангаар яг ингээл нөгөө хүний нийт ширтэн за хагалгаа энэ бас л ойрын зайд ажиллаж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүн үзэн бүх дата юм компьютер руугаа л оруулна. Тэгэхээр ерөөсөө яг л нөгөө ойрын дандаа ийм зайд явуудах юм биш үү ер нь тий. Тэгэхээр яг ер нь бол тэгэл тэн дунд самбаачлах юм гэвэл одоо тэгэл нөгөө
хаалгаар орж ирж байгаа хүнээс жоохон давуулаад харахч байт юм уу те. Эсвэл тэгэл цонхоор нэг жоохон цаг гарвал нэг алсыг гарчих байт юм. Нэг тиймэрхүү маягаар л явна гэсэн үг. Тэгээ бүр судалгаа байдаг шүү дээ. Одоо нэг ковидын үед 20-нд орсон. Тэгээ тэн дээр юм хүмүүст судалгаа хийсэн байгаа байхгүй юу? Харааны одоо сайжрал байна уу, муудал явагдсан уу гэд. Тэгсэн яг 20-ны үеэр ч хүмүүс гэртээ юу их вэ? Нөгөө гар утас компьютер зурагт. Тэгэхээр нөгөө ойрын цай хэрэглээ амар ихссэн. Тэгээ энэтэй холбоотой хараа муудалд ихссэн гэсэн бүр юм судалгаа байдаг. Тэр чи одоо бүр юу маш удаан хугацаанд чинь бид нар чинь гэртээ оригдсон шүү дээ. Тэгээд л өстө дөрөв ханд гарахгүй юм чи. Тэ. Дандаа юм ойрын зайны юмтай харж байгаа юм шүү дээ. Тэр бас ер нь хэд маш их нөлөөтэй. Таны гоё зөвлөгөө өгвөл яг одоо юу гэдгийг офс ч юм нэг газар ингээ бас төвлөрөөд ингээ харж байгаа ойрын зайг харж байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл. За ер нь бол бид нар одоо шилгүү болох хагалгаа бас манай эмнэлэг дээр хийгддэг. Тэгэхээр одоо нэгэнт шил зүүж агаад хагалгаанд ороод шилгүү болж байгаа хүмүүс дахиад шилээ зүүхгүй байхад одоо маш анхаарна бид нар. Бидний зүгээс ч зөвлөгөөгөө сайн өгөн тухайн хүмүүс маань дахиад хараагаа муутахгүй байхад дээр маш их одоо анхаарал. Тэр хагалгааны нэр нь лазер хараа шил тэглэх мэс засал буюу хараа засах мэс засал. Тэгэхээр бид нар яг тийм хүмүүстэй одоо за дахиж одоо шилээ зүүхгүй бай. Нэг энэ хагалгааныхаа одоо үр дүнг удаан хугацаанд хадгалъя гэх юм бол одоо тэр нэг 20-20-ын дүрмийг баримтлахыг л маш их зөвлөдөг. За тэгэхээр яг хуу мэдээж хүн 20 минут суучаад босоод ийн гэдэг бол бас хэцүү. Гэхдээ боломжл гарвал цонхоор харна. Боломжл гарвал гадагшаа гарна. Одоо нэг гэртээ байж тал нэг дэлгүүр гарах ажил гарвал хүн за гэд нэг одоо нэг хойшлуулах ч юм уу залхуурлахгүйгээр ялангуяа. Тэгээд ердөөсөө холын зайд харахтай аль болохоор ерөнхийд нь харах биш яг нэг зүйл дээр фокусаа тааруулаад тэрийг одоо тод харахын тулд бид нэр ширтэж харахад нүд өөрөө одоо тэр дуран аваа шиг ажиллаж байгаа гэсэн үг. Тэрэн дээр фокусаа тааруулахын тулд одоо бүх булчингууд хамгийн боломжтой хэмжээгээрээ суларж ийн гэсэн үг. Нөгөө яг нэг зайд ажиллаж чангарсан байсан бол. Тэгэхээр энийг л маш сайн хэрэгжүүлэн за тэгээд одоо энийг амьдралынхаа нэг хэвшил болгож дадал болгож суулгахад маш чухал анхаарах хэрэгтэй гэж зөвлөнө. Хүүхдүүдэд ялангуяа одоо бас л харааг нь аль болохоор баг муудахыг зорж байгаа. Шилэн зузаарах учраас тэгэхээр одоо гадаа тоглох. За маш чухал. Ялангуяа одоо яг өдрийн цагаар гадаа тоглохыг маш чухал үзэж байгаа. Орой нар бууч харж юм уу харанхууд бас хүүхдүүд гадаа бас ингээд салхилах гад арай зуны хаал ундалт хийж гардаг. Гэтэ боломжл гарвал өдрийн цагаар гадаа 1-2 цаг бүр тоглох нь маш чухал гэдгийг бол эцэг эхчүүдэд бол яг банк зөвлөгөө олгож хэлдэг хүмүүс. Тэр чин давхар ингээ хөдөлгөөн те. Тэгээ байглаасаа бас юу гэдгийг нарнаасаа дээгээ авчин те. Тэгэхээр энэ цагуудаа маш сайн тооцоолоод нөгөө хамгийн нар дээр байх үед биш жоохон буугаад ирэх ч юм уу те. Угс тийм нэг төгсөх хугацаа гэдэг чинь нэг 10-аас 12 цаг тэгээд үдээс хойш нэг 16-аас нэг 18 цагийн хооронд гэдэг ч юм уу те. Тэр хугацаанд бас байвал зүгээр юм байна. Ерөн сая ингээд хоёрыг сонссон чинь юу юм бэ? Манай энэ Улаанбаатарын иргэд маань бид нар чи ерөөсөө нүдний булчин ер нь зангирцсан л яваад идэг юм биш үү те. Ер нь бол тийм. Дандаа ойрын зайнууд авцсан. Дандаа ингэсэн. Нэг жоохон судалчих юмсан гээл те. Судлахыг хүсгэл юм бол ерөөсөө холыг л харах хэрэгтэй юм байна. Сая бас их чухал зүйл бас яриагдлаа. Юу гэхээр нөгөө нүд хараа тэглэх. Би яг мэрэгжлийн бусаар хэлээд тах шиг нөгөө бидний дунд яриагаар бол зүгээр нөгөө хараа тэглэх гэсэн чинь сая дэлгэрүүлсэн чинь ямар урт нэршилтэй юм бэ те. Хараа тэглэх шилийг тэглэж байгаа юм. Тэгээд харааг нь засаж байгаа. Хараа засах хараа. Хараа засах лазер мис засал. Бид чинь тавчлаад хараа тэглэх гээд байгаа юм те. Тий, ерөнхийдөө нөгөө шилийн л тэглээд байгаа уг нь бол. Хараагаач тэглээд байгаа биш үү те. За энэ хагалгааны талаар яар. Ягаад вэ гэхээр энийг бүр маш их сонсч байсан. Хараа тэглэх гээд. Тэгээ миний ойр тойрны бас хэд хэдэн хүмүүс хүртэл хэрэгжижсэн байхгүй. Эрэгтэй эмэгтэй одоо жишээ нэг хамт хөтлөж өглөгч нар партнер эдрээс ахуулаад за ер нь хараа тэглэх хагалгаа бол одоо юу гэдгийг нэг юм зөрүүтэй бодлын юм зөрүүтэй ойлголтууд бас нэлээх байдаг юм шиг байгаа. Буруу ойлголтууд ч юм уу зарим нийгэм донд тий. Та хоёр энэ талаас нь гоё зөвлөгөө өгөөч. Хараа тэглэх хагалгааны талаар. Тэгээд дээрэс нь энэ хагалгаа бас хэрхэн яаж явагддаг талаар бас. За яг ерөнхийд нь рефракц юмсцэл гэдэг. Одоо нөгөө харааны гажиг гэдгийг рефракц гэждэг байхгүй. Тэгэхээр энэ маань яг лазераар тэглэх, засах лазерын бус гэд бас ингээд хувааг тавьчихдаг. Тэгэхээр яг лазер засах гэдэг нь өөрөө бас ингээд дотор аяга олон төрөл. За одоо хүмүүс бол ингээд зах цухаас нь баг мэдчих орсон хүмүүс нь би чинь нэр леск хэлсэн шүү дээ. Би PRK хэлсэн байхгүй юу?
би smile хийлгсэн, би pro smile хийлгсэн ч гэдэг юм уу те. Тэгээ ингээд ер нь бол үндсэндээ ингээд 5 төрлийн юм хагалгаа байгаа гэсэн үг. Дотроо тэгвэл салаад 5 юм байна тий. Тэгэл одоо жишээлх юм бол хүн болгон за хамгийн сүүлийн үеийнх нь нөгөө smile pro smile гэж яригадаад байгаа. За. Одоо хүмүүс бол одоо social интернет аюул их ярьж байгаа. За. Тэгэхээр ерөөсөө л би тэр хаалгааг л хэлмээр байна. Энд чинь хамгийн сүүлийн үеих шүү дээ бодцдог. Тэгэхээр яг тэр хаалгааны өмнө нарийн шинжилгээ хийж үздэг. Тэгээ шинжилгээгээ харж агаад эмч зөвлөх нь шүү дээ. Ер нь бол энэ гоо сайхан ялгаа байхгүй. Та тэр хаалгаанд орж болно. Орохгүй шилээ зүүж болно. Контакт линзээ зүгөө явж болно. Би тэрнээс аль нэгэн байдлаар хамааралгүй баймаар байна. Эсвэл тухайн хүн ажлын шаардлагаар хвчлээ шүү. Та одоо онгоцны үйлчлэгч бол болохгүй. За эфирт гардаг бол бас нөгөө шил ингээд гэрэл тусгаар ингээд ойгоод идэг. За төмөр замын ажилчтай байна. Бас дандаа нөгөө дэлгэцтэй харьцдаг болохоор шил зүхийг угаасаа бүр ингээд болохгүй гэсэн байдаг цаанаас. Тийм заалттай байдаг тийм. Бас мэрэгжлийн заалт бас байдаг. Тийм байна тий. Тэгэхээр энэ олон шаардлагын дагуу ерөнхийдөө шинжилгээ хийж үзээд за танд хаалгаанд нэгдүгürt орж болох юм байна. Болохгүй тохиолдлоос байж болно. Болох тохиолдолд тухайн хүний нүд нь аль хаалгаанд нь тэнцэж болох вэ гэдгээс шалтгаалаад эмч тэр 5 сонголтоос танд энэ нь болох юм байна, энэ нь болох юм байна гэдгийг ер нь бол зөвлөж чиглүүлж өгдөг л гэсэн үг юм. Хэрвээ тэр хүн дээр хамгийн сүүлийн үеийн 2-3 арга болж гэнэ гэх юм бол өөрөө тэнд дундаас аль нь одоо зүгээр вэ, ямар ялгаатай юм бэ гэдгийг эмчтэй зөвлөж жагаад ер нь сонголтоо хийж болно гэсэн үг. Түр үлээгээр үзэгчтэй. Манай Антол Баяр ихэ подкастаас хамтран ажиллаж байгаа Aquafina цэвэр тунгалаг, цэвэр хамт хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. Болор мэт тунгалаг. Дэлхийн сая хэрэглэгчдийн сонголт. Aquafina. Цэвэр тунгалаг, цэнгэг амт. Саяны 5-ыг бас жоох ингэ дэлгэрүүлээ. Хүмүүс тэгвэл одоо юу гэдгийг зүгээр бодохдоо бол сүүлийн үеийнхэн тэр нэршил томьёог сонсоод за энэ л хамгийн сүүлийн орчин үеийнхэн хагалгаа юм байна. Сүүлийн үед хамгийн тренд болж байгаа юм байна гэж ойлгоод идэм юм. Гэтэл эн чинь нөгөө нүднээс нь шалтгаалаад харилцаа эдлэгүү залтуудаар нь хийх нь шүү дээ. Тийм гэсэн. Тэр 5-ыг ахиа жоохон дэлгэрүүлж болох уу? Ер нь бол яг энэ лазераар хараад тэглэх хамгийн анхны одоо нэвтэрсэн клиникт нэвтэрсэн цаг хугацаа нь бол одоо PRK буюу одоо шууд гадна талаас нь лазертчдаг. Энэ тэгснэр эвэрлэг гэдэг одоо яг хамгийн гадна талын тунгалаг гэрэл хугалах өндөр одоо 40 диоптер хүртэл гэрэл хугалах үүрэгтэй энэ бүтцийг маань одоо лазераар хэлбэрийг өөрчилж ууршуулж нэмгэлснээрээ шилгүү болгож байгаа. Хамгийн анхны арга бол 1988 онд анх практикт нэвтрээд за тэгээд тун удалгүй одоо шууд гадна талаас нь лазерчгаар тэр лазер явагдаж байгаа диаметр буюу хүүхэн арааг тойрсон ойролцоогоор нэг 7 мм орчим диаметртэй хэсэг дээр тэр чигээр одоо шархвалж үүснэ гэсэн гадна талын давхарх нь лазердагдаад байхгүй болчих. Тэгэхээр энэ бол харьцангуй зовир ихтэй бас өвдөлт ихтэй. За эдгэрэлт удаантай арга байсан. Тийм учраас одоо дараагийн аргууд нь сайд энэ арган дээрээ суйрлаад одоо үүсч хөгжсөн гэсэн үг. Тэгэхээр дараагийн арга нь болохоор дундуур нь одоо эвэрлэг бүрхүүлээ зүсэж агаад сөхдөг. Сөхж жагаад яа нэг жижиг юм чи яа нэг за эвэрлэг бүрхүүлгээ тунгалаг бүрхүүл байгаа. Тэр маань ойролцоогоор за нийт одоо хүн амын дунд ойролцоогоор 500 микрометр зузаантай байдаг дунджаар. За тэгэхээр трийг ойролцоогоор 100-120 орчим микрометрийн зузаантайгаар дээд давхаргаас нь гадна талын давхаргаас нь зүсээд сөхчнө. Тэгж жагаад суурийг одоо нэмглээд ууршуулах лазер яваад тэгээд шилийн тэглээд сүксийдэ буцаага тавьчихна. Тэгэхээр энэ өмнөх үеийнхаа хагалгааг бодох юм бол шарах өртөөсөө тойргийн хэмжээтэйгээр зураас нь шарах үүснэ гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол мэдээж өвдөлт зовир багтай одоо хараа хурдан сайжирдаг давуу тал болсон. За энэ болохоор лезикмис засал байгаа юм. Тэгэхээр энэ хагалгаанд болохоор 1990 онд буюу анх одоо танилцуулагдаад одоо олон улсад хийгдэх боломжтой болоод олон улсад нэвтэрсэн хагалгаа байгаа юм. Тэгэхээр энэ сөхж байгаагаа болохоор эхний үеүүдэд бол хутгаар буюу кератом гэдэг хутга ашиглаж зүсдэг байсан. За одоо сүүлд технологи нь
хөгжөө сайжраад яг хуу кератом утгыг ашиглаж байгаа явцад хагалгааны явцад нөө зүслэг хийх үед гардаг хүндрэлүүдийг арилгах. За тэгээд одоо тэр сөхөгдөс гэж яриад байгаа сөхж байгаа идэ ямар нэгэн одоо гимтэлгүйгээр сөхөх арга нь болохоор лазераар зүсдэг арга нь дараа нь нэвтэрсэн. Тэгэхээр энэ лазикийн дотроо хутгаар зүсдэг, femtosecond лазик гэдэг лазераар зүсж агаад сөхдөг гэсэн юм дотроо 2 янз болоод байгаа. Улам нарийсайл шүү дээ. Нөгөө гол таадын ер нь энэ ангаах ухааны салбар чинь ерөөсөө л хохирол баг учруулна тий. Тэгээд нэр мэдээж нөгөө маш хурдан нөгөө хүн илааших тийм л зорилттой явж байгаа шүү дээ. Гэхдээ зөөр нь магш баг. Тий. Тэгээ үргэлжлэх хугацааг аль болох богиносгох. Тийм. Тийм давуу талтай эдгэрэлт хурдан байх. Ерөөсө тэн дээр л ингээд дандаа ингээд сайжрлууд нь яваална гэсэн үг тий. За дараагийнх нь. Дараагийнх нь болохоор одоо 2006 онд Smile гэдэг одоо хагалгаа нэвтэрсэн байна. За энэ нь болохоор 2 мм 2-3 мм шарахаар эвэрлэг бүрхүүлийг сөхөхгүйгээр сөхөгдөс үүсэхгүйгээр дундаас нь эд суулж авдаг энэ хагалгаа бол нэвтэрсэн. За энэ Smile хагалгаа нь болохоор одоо Visomax 500 гэсэн size-ийн одоо машинаар хийгддэг. За энэ машин болохоор өөрөө Nobel-ийн шагнал хүртсэн машин байна. Оо за. Тэгэхээр энэ хагалгаа нь бол олон улсад маш одоо хурдцтай нэвтрээд за 2016 онд бол Америкийн нэгдсэн улсын одоо ийм хүнсний одоо тэр нийгэмлэгээс бол хүлээн зөвшөөрөгдөөд ер нь бол одоо аюулгүй найдвартай мэс засал болж нэрлэгдсэн байгаа. За тэгэхээр Smile хагалгаа нь болохоор манай эмнэлэгт болохоор одоо нэвтрээд одоо 3 жил болж байгаа. За тэгээд одоо 4-р үеийн мэс засал гээд ахаад нөгөө size брэнд маань Visomax 500 машин, Visomax 800 гэдэг дараагийнх нь бас загварыг гаргаад энэ болохоор 2023 онд анх одоо олон улсад одоо практик дээр нэвтрээд хэрэглэгдэж эхэлж байгаа машин буюу 4-р үеийн мэс засал энэ болохоор Smile Pro гэдэг нэртэй гэр энэ хагалгаа хийгдэж байгаа. Таан дээр дүүл ерөөсөө тонгод хөрөмжийн хувьд бол бүх зүйлүүд нь байгаа биш бүх төрлөөр нь хийх боломжтой гэсэн үг. Тийм. Технологи нь би бас нэрээ бас жоохон тодруулж асуумаар байна. Ялангуяа нүдний салбарын технологиуд ер нь хэр олон байт юм бол танах дээрээс нь бас технологийн тал дээр хэрэг анхаарч байна. Нүд тэгэхээр ер нь бол манайх өстой нөгөө багаж тоног төхөөрөмжүүгээр өстой явахгүй гэсэн үг. Одоо наазах нь хараа шалгахад л яг ингээл гэрэлтүүлдэг тусгай дэлгэц. Өнгө танил чалган бас л ингээл тусгай дэлгэц. Бүх онцлогоон дээр ерөөс дандаа наривчлсан аппарат тоног төхөөрөмж авчдаг. Тэгээд яг хуу ер нь бол манайх Zeiss гэд брендийн тоног төхөөрөмж нэлээ ихтэй. Zeiss маань өөрөө Германы. Тэгээд яг энэ оптикийн чиглэлээр бол одоо ер нь бол топт ордог. Тийм брэнд байгаа. Тэгээ яг хуу яг их тэр хараа засах лазерын мэс засал, за болрын мэс засал ерөөсө дандаа ингээл технологиуд нь ингээл нөгөө дээшлэл гар утас шүү. Тий. Ер нь энгийнээр бол тий. Тэгээд тэр чинь хуучнаа хэрэглээд иж болохгүй. Дандаа нөгөө технологийн шинжилгээ дагаж явахгүй болохгүй. Тэгэхээр яг зөвхөн хараа засах лазер дээр ихт манайх 3 удаагийн технологийн сайжрал хийсэн байна. Одоо нөгөө анх 2005 оноос эхэлжсэн байхгүй манайх чинь. Тэгээд тэрнээс хойш одоо ингээл нөгөө сайжрал ямар нөгөө мэс заслын төрөл гарч ийн. Ерөөсө тэрийг яг л хоцрохгүйгээр л ингээл оруулж ирэл ингээд явж байдаг. Тэгээд давхар бид нэр технологиуд дагаад яг тэн дээр нөгөө сервис үйлчилгээ гэж давхар юм. Бид нэр өөрсдөө ингээд засаад байна гэж байхгүй. Тэрийг монголчилчихна гэж байхгүй. Тэгэхээр яг нөгөө гаднаас одоо яг л нөгөө сервис инженер нь ямар хугацаанд ирж тохиргоо сервис хийх ёстой юм, хэвийн үйл ажиллагаа нь ямар хугацаанд хангагдах ёстой юм. Яг тэрийг бид нар нөгөө гаднаас үйлчилгээг аваа явдаг. Тэгэхээр техник технологи ер нь бол нэг юм жижигхэн багжгүйгээр л ер нь бол нүд бол явахгүй л гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө маш олон төрлийн аппарат ганц онцлогоо биш. За тэгэл мэс засал ер нь бол бүхэл төрөл дээр ер нь бол тийм байна. Технологигээр ер нь бол явахгүй гэсэн үг. Ийм жижиг тэгээд энэ чинь нөгөө нарийн эрэхтэй учраас тий. Хүний зүгээр ингээд хараагаар бүх зүйлүүд ингээ харагдаа. За нүд нэг тийм болчтой гэж хизээж харагдахгүй зүйлүүдээс олон байх нь биш тий. Тийм. Зарим нэг хүн ч орж ирэл үмэнүүдийг нэг хараад өгөөч. Одоо бид нар баг энгийнүүдээрээ хараад өвчнөө онцлог гарах юм шиг ярьдаг. Хоёр сургуулаа төгсөөл яг нүдний юмч болоод ингээл резидент эдрээр ингээл ажиллаад явж исэн чи хүмүүс хэлж гинөө. Би нүдийг хараад гэж. Ер нь бол тийм тохиолдол айгүй их байдаг гэсэн баг тий. Тэгээ ерөөс ингээл нэг хараа шалгаа шил тааруулаад баг тэгэл болоо юм шиг ер нь ойлгохтой. Тэгтэл чи яг нүд гэдэг чи аяйгүй нарийн. Тийм байх. Тэгээ технологийн тусламжтайгаар бас харагдах зүйлүүд их олонтой юм байна. Маш олон. Тэгэхээр
Би бүр яг технологи асуу гэж бодсон яг хэллээ. Нөгөө радиолог болон ультрасаундын салбарт юу бас технологийн салбарт нэлээх ингээд хамтарч ажилладаг гэсэн баггүй. Тэгээд тэрэн дээр анзаарсан зүйл нь юу вэ гэхээр технологи бол яг вэ авэдрэн. Тэр чинь одоо эхний бас их өндөрмөнтэй тий авэд ирдэг. А гэтэл тэрний өөрийнх нь нөгөө нэг системийнх нь одоо ажиллах цаг хугацаа хэдэн удаагийн үзлэгийн дараах одоо нэг юм бүтэн сервис орох хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэр дараахын сервис нь хамгийн чухал юм байна. Тэгвэл тэр гимжчих юм бол одоо бид нар зүгээр ингээд нэг засварчаа авчираад монголчлуулж болохгүй. Тэгээ өөр брендийн засварч тэрийг янзлахгүй. Тэгэхээр энэ яг тэр дараах юм нөгөө нэг тухайн брендийнх нь сервис үйлчилгээ тэр баталгаат байдал хамгийн чухал юм байна. Тэгвэл танах бол тэр анхны захиалсан тэр компанитайгаа сервис юм хамтралтай. Гэхдээ ганцхан инженер ирээл бүх аппаратаа засахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Жишээлх юм бол лазерх гэхэд зөвхөн нэг л инженер. Лазер дотроо хоёр өөр төрлийн аппарат байхад хоёр өөр инженер ирж засна гэсэн. Яг тагнсан инженерүүд байдаг гэсэн үг. Түүнээс ч одоо нэг инженер ингээд бүх тоног төхөөрөмжийг засчихна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр ер нь бол аюу нарийн. Тийм байна. За би хараа тэглэх гээд яг бидний нийгэм дунд л одоо ярианы хамгийн тийм хиллэгдэг үгээр нь хэлжлээ шүү. Тэрнээс уул нь бол үндсийн үн бол арай өөр юм байна. Хараа тэглэхээс ер нь хараа тэглэх танаа эмнэлгийн одоо ийм топ 5 одоо юу гэдэг ирэмблээд үзэх юм бол хамгийн хийгддэг хагалгаанууд ч юм уу те хамгийн их ажилбаруудынх нь хэдэд ирэмблэгдэх бол хараа тэглэхт ер нь нэлээ хийгддэг үү? За 7 хоног болгон л хийгдэнэ. Хүмүүс үзүүлж байгаа хүмүүст хийгдэн одоо ямар үйлрэл доорлол сайн бэ гэд хийхгүй үйлрэл байхгүй, хийхгүй 7 хоног байхгүй. Одоо улс даяараа амрахгүй бол имлэг яг улсын одоо нийт амралтын одоо наадам ч юм уу тийм том амралтын үеэр дээр амарна, бусад үед нь бүгд ажиллана. Тэгээд имлэг ажилчлал байвал 7 хоног болгон ер нь хийхгүй 7 хоног өнжих 7 хоног гэж бол байхгүй. Тэгэхээр 7 хоног болгон тогтмол манай дээр бол 3 дахь 4 дахьд энэ хаалга болох орж идэг. За тухайн одоо улирлийн ч юм уу одоо яг хуу баяр наадамтай холбоотой хүмүүс урт амрах гэж байгаатай холбоотой дэглэмээ барина ажил хийхгүйгээр гэртээ байна гэсэн утгаараа яг энэ үеүүдэд бол илүү ихсдэг одоо улирлын онцлогтой. За эсвэл одоо гадаадад амьдардаг болон сурдаг хүмүүс Монголд наадам үзэх гэж ирэнгээ бас хагалгаанд орох сонирхол нь илүү их байдаг. Тэгэхээр яг энэ үеүүдэд бол хамгийн их ордог. За ачаалттай үед яг нэг хүнд хагалгааны үед зарцуулагдах хугацаа их богино учраас нэг өдөр 20 хүн ч орох боломжтой гэсэн үг. Маш богино хугацаанд одоо хийгддэг ажилбар байгаа. Тэгэхээр ер нь бол тухайн өдрийнх нь одоо ачааллаас хамаарат 2 хүн ч орж болно, 20 хүн ч орж болно. Энд тэгвэл юу юм бэ ш 7-оос ер нь бол 1-9 сарын хооронд бол хамгийн та хэдийн минут бол энэ төрлийн хаалга нэлээх орд юм байна. Хүмүүс хамгийн хамарч ирдэг. Ээлж амралтаа авч байгаад орно гэж хүмүүс айгүйх тэгдэг. Уг нь бол заавал ээлж амралтаа авахгүйгээр одоо яг тэр өдрөө л ажил хийх боломжгүй, маргааш нь ажиллаа хийх боломжтой. Болох юм уу шууд? Маргааш нь ажиллаа гэж болно. Зарим хүмүүс маргааш нь үзүүлэх гээд ирэхдээ машина барьцсан ирдэг. Оо за. Тэгвэл ямар ч асуудал юм биш. Гэхдээ та хоёр хэлэхгүй ер нь энэ хагалгааг хийхэд хүндрэлтэй зүйлүүд нь ер нь нэгт юу байдаг вэ гэдэг талаас нь. Мөн дээрээс нь хэр хугацааны дараа гам барих шаардлагатай. Гам нь яг юу байх ёстой. Мөн хүмүүсийн иргэдийн өөрсдийнх нь бас ингээд нэг юм амд амьдсан яриануудын юм төөрөглүүд бас байдаг шүү дээ. Сая уус л хэлж шүү дээ. Бараг сар амраад л явахгүй бол болохгүй юм байна гэдэг төсөөлөл байна. Би бас өмнө бас нэг сонсч ирсэн бүр төрснийхаа дараа л явахгүй бол эн чинь төрчих юм бол хараа тэглүүлж болдгүй юм байлээ гэдэг би яриа хүртэл сонсч ирсэн байхгүй. Энэ мэтчлийн юм төөрөглүүд хэр их байх шиг байна. За яг хөө хийхэд бол нэг хүндрэлтэй гэвэл мэдээж нөгөө хаалгааны төрөл болгон дээр байж болох нэг юм эрсдлүүд байна шүү дээ, тийм. Ерөнхийдөө тэрийг бол бид нар яг нөгөө анх үзүүлээд эхлэхээс ахуулаад ер нь бол мэдээлэл өгдөг. За яг үзүүлэхээр ирэх онцлогоо хийлгээд танд ийм арга нь болох юм байна гэхээр тухайн аргынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаж ярьж өгнө. Тэгээ яг хаалгаанд орохоор ирэхэд болон хаалгаанд бүртгүүлнэ шүү дээ хүн. Тэгээд ирэхээс ахуулаад ерөнхийдөө эрсдлүүдээ яриа хийн, видеогоор үзүүлнэ. Та яг хаалгааны өрөөнд ороод хаалгаанд орохоос ч өмнө бол ер нь бол танд тэр хаалгааны талаарх бүрэн мэдээлэл чинь бол хангалттай өгдөг гэсэн үг. Тэгэхээр мэдээж эрсдлүүдийг одоо яг ингээд урьдаад явбал нөгөө тоочод барахгүй гэдэгтэй адилхан. Гэхдээ тохиолдлын хувь бол маш бага. Жишээ нь 50,000-д 1, 10,000-д 1 ч гэдэг юм уу те. Тохиолдох хувь бол ер нь бол маш бага байдаг. Дээрэс нь гадуур яригддаг буруу ойлголтууд бас нэлээд бий. За би жишээ нь одоо хортой, би төрөөгүй. Тэгээд төржээж нөгөө төрснийгөө дараа нэг хүүхэд гаргачаад тэгээд одоо энэ хаалганд орох ёстой гэсэн гэдэг ойлголт өгдөхгүй. Тэгэхээр энэ бол төрөлттэй ямар нэгэн байдлаар холбоогүй. Тэгээ манайхны дунд нэг юм ойлголт байдаг. Жирэмслээ төрсөн чинь миний хараа муудцсан.
Нөгөө хасал нэг зүүдэг байсан чинь хасал хоёр болцсон юм. За энэ болохоор түр зурээ. Нөгөө хүний бид чи яг нөгөө жирэмслэх. За хөхүүл үед ингээд нөгөө гормон шал өөр байр штэ тий. Жирэмслэлтийн үеийн хөхүүл үеийн гормоны ялгаралт ингээд өөрчлөгдөн. Тэр гормоны өөрчлөлтөөс болоод ерөнхийдөө нүд жоохон хасах шил жоохон ингээд хуурамчаар нэмэгддэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө минийх муудчлаа гэж болов. Тэгээ эргээд нэг төрөөд 2 жилийн дараа минийх буцаа гайг болчихсон шүү дээ. 3 жилийн дараа ч гэх юм те. Тэгэхээр энэ байдлаас үүдэлтэй төрхөөр муудчихдаг юм чинь. Одоо энэ хаалганд наан болж дараа л гэсэн ойлголт аваад идэх юм биш. биш. Энэ бол тийм нөлөө байхгүй. Тэрэн дээр жирэмслэлтэй холбоотой гарч байгаа өөрчлөлт юм шүү гэсэн үг. За нөгөө талаараа бас заримдаа ингэдэг байсан. Хаалганд орчоод ерөөс ингээл хав харанхуу гэртээ ингээл хөшгөө хаагаал байж хэвээр байна би. Халуун хоол цаа идэж ууж болохгүй юм байна. Нөгөө халуун уур гэдэг ойлголттой. Тэгэхээр уг нь бол гам дэглэм нь ерөөсөө л 1 сар саунд орохгүй, бассейнд орохгүй, фитнесээр хичээлэхгүй, 1 сар нүдэн ухахгүй л байх хэрэгтэй. Фитнесийг яагаад юу гэж байна? Яг нэг хүнд юм өргөн. Ачаал хүнд. Тийм. Тэгэхээр нөгөө нүд рүү нөгөө юм чинрэлт ирдэг учраас ерөнхийдөө яг огцон бас хүнд юм өргөхөр тийм. Тэгэхээр тэрийг бол нэг ер нь бол нэг сарын л хугацаанд л тэгээ хүн болгон яг саунд ороод хүн болгон бассейн гэдэг ах шүү дээ. Тэгэл тэр ерөөсөө 1 сар. Тэгээ одоо юу гэдгийг хүнд гинтийн хүнд юм өргөж бас болохгүй юм байна ер нь. Тэг яг нэг 5 кг-аас дээш юм л гэдгийг 1 сартаа. Тэгтээ яг нэг тийм айхтар ер нь бол ноцтой тийм дэглэн бол байхгүй. Тийм байна. Харцангуй гайгүй юм байна. Харцангуй гайгүй. Тий. За өөр буруутай бол ойрын хараа муудчихдаг. Энэ хаалганы дараа гэдэг байхгүй. Тэр нь ямар ч үстэй гэхээр шил зүүдэг хүн шилээ авангууд ойрын юм аа ингээд нилийн юм ойрхон цанд харчдаг. Тэрийг хэвэнгээ бодчихдаг өөртөө. Тэгээ одоо би шил зүүхгүй болчлоо штэ. Тэнгүүд би яг нөгөө зайндаа л нөгөө юм ойрын юм би харах ёстой гэж бодоод ингэж барихаараа нөгөө тулаад ирүүл хүн бол харж чадахгүй. Тэгэхээр шилээ яг зөв шилээ зүүсэн зайд ер нь бол хүн 33-аас 40 см л ойрын юм хардаг байхгүй. Тэгээ нөгөө ийм зайндаа юу ачаад энэ нь болохоор хараа муутай үедээ бол харж чадаад байгаа маа. Тэглүүлээд энгийн болцсон үед яг л 33-аас 40 см таахгүй. Тэгээ энэ дээр яг нэг дастлаа нэг жоох юм. Тийм байна. Хүний гарны нэг юм рефлекс байгаа шүү дээ. Юмыг арай нэг ном бариад авлаач тэр нэг ингээ бариад сурцсан байдаг ч юм уу тий. Тэнгүүд нөгөө ойрын зайндаа хараад тасчаараа тэрийгээ би ийм л зайндаа харах хэрэгтэй гэж бодчихдаг. Иймэрхүү жижиг ойлголтууд бас ер нь бол байдаг. Таны хувьд бас нэмвэл за зарим хүмүүс болохоор ингэдэг одоо миний хар улам муудаад байна. Тэгээ бүр муудаад баг юм харахаа болохоос өмнө эртгэн шиг орё гэд одоо тийм ойлголттой явж идэг. Тэгэхээр ер нь бол энэ ямар нэгэн өвчнийг эмчилж байгаа арга бол огт биш. Тэгэхээр таны хараа муудаад байгаа бол өөр шалтгааны улмаас муудаад байгаа бол энэ хагалгааг хийснээр тэр асуудлыг бол шийдэхгүй. Та энэ хагалгаанд орохын өмнө нүдний ямар нэгэн асуудалтай байсан бол за одоо жишээлбэл хуурайшдаг ч юм уу, улайдаг, эсвэл захтандаг ч юм уу тэр асуудлуудыг энэ хагалгаагаар бол шийдэхгүй. Тэгэхээр тэр асуудлууд нь байсан бол хагалгааны дараач байна. Энэ хагалгааны маань зорилго шил зүүж байгаа хүн шил зүүхгүйгээр зүүцэн байх үедээ харж исэн зүйлээ харах. Ердөөсөө л таны харааны байдлыг л одоо фокусын л тааруулж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр муудаад байгаа харааг одоо бүр муутгаас нь сэргийлж бол хийдэг хагалгаа бүр октоос биш гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн маань өөрөө хүсэл сонирхлын дагуу орно. Тэгэхээс иймч үзээд та энэ хагалгааг хийх хэрэгтэй гэж зөвлөгөө бол өгөхгүй. Тэгэхээр эн чинь бол өөрөө гоо сайхны хагалгаа учраас хүн өөрийнхөө хүсэл сонирхлыг нэгдүгээрт тавина, өөрөө маш сайн зөв ойлголттой, зөв хүлээлттэй байх хэрэгтэй. Бас хэтэрхий өндөр хүлээлт тавьчих болохгүй. За саяхан нэг үйлчлүүлэгч үзүүлээд одоо маникюр хийдэг хүн байсан. Тэгээд өдөржингөө маникюр ин гэдэг чинь бас маш жижигхэн чимэглүүр юм. Ингээд ойрын занд харна. За тэгээ магадгүй одоо нэг хэрглэж байгаа одоо тэр үнэртэй одоо будагнуудын үнэр энэ төр бас нүдэнд нөлөөлд байх. Тэгтэл одоо энэ хагалгааг хийлгээл тэр бүх нүднийхээ зөвөр асуудлыг шийднэ гэсэн бодолтойгоор ирж байгаа. Тэгэхээр тийм одоо хит өндөр одоо хүлээлттэй байх юм бол бид нар бас энэ тал дээр орохын өмнө маш дэлгэрэнгүй ойлголттой аль нь зөв ойлголттой болсон хойно л энэ хагалгаанд ордог гэсэн үг. Тэгэхгүй зүгээр ирээл үзүүлэхээр нөө болно гэл ингээд яг одоо хүн болгонд хийгээд байдаг хагалгаа бол бас биш. Яг тэгвэл үр дүн нь бол хязгаарлагдмал байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр тэрийг маш сайн урдчлаад ярилцаад тэгээд орчих юм бол хин хиндэ дараа нь амар байдаг гэсэн. Яг уу зарим тохиолдолд бол одоо гадагшаа бид нар зүгээр
зүгээр одоо нүднийхээ шилний хэмжээг ч юм уу ямар нэг эмнэлэгт үзүүлээд тодорхой шинжилгээ хийлэнгуудаа тэрийгээ шууд утсаар одоо мессенжерээр зургийг явуулаад солонгосын ямар ч солонгосч байна, эрхүүч байна, одоо хаашаа ч хамаагүй Турк рүүч байна явуулаад ингээд би энэ хаалганд орж болох уу гэж шууд ингээд мессенжерээр шууд ингээд зураг авахуулаад ингээд тодорхой мэдээллүүд авчдаг. За энэ дээр одоо гол асуудал нь яг ажиглагдж байгаа юм нь болохоор одоо саяхан өчтөр юм уу нэг 2 сартай хөхүүл ээж ирж үзүүлээд за тэгээд одоо лазерын хаалгаанд орё, шилгүү болохын хаалгаанд орё гэд ирсэн. Тэгэхээр 2 сартай хүнд хийх нь бол ер нь бол жирэмсэн болон хөхүүлгэнд хийх нь бол энэ харьцангуй эсрэг заалт болж явдаг. Хүлээх хэрэгтэй. Ердөөсөө яар хагалгаа биш. Бид нэр хагалгааны хувьд дунга 15 20 жилээр аль болохоор удаан барих зорилготой орж байгаа хагалгаа. Тэгэхээр ийм урт хугацааны үр дүн хүсэж байгаа бол бид нар яг жирэмсэн хөхүүл үеэд дуусгаад хүний бие физиолог, гормоны дааврын өөрчлөлт хэвийн болсны дараа энэ хагалгаагаа төлөвлөж байгаад орох хэрэгтэй хагалгаа. Гэтэл одоо манай дээр ирээд үзүүлээд ингээд одоо энэ 7 хоногт ормоор юм гэхлээр чи яадаг ч байсан хүлээ, яар бити яар хэсэгэн чи өчнөө 10 хэдэн жил шигтэйг авсан захаад нэг жил ч юм уу хүүхдээ бүхнөөсөө гартал хүлээч гэсэн чинь би ингээд солонгосын хид хэдийн имлэг рүү ингээд материалаа явуулсан гэсэн чинь өө болно хүрээ дээр ертөөсөө чи нэтэр 2 сартай хөхүүл гэдэг чинь бол одоо ямар ч аюултай биш одоо чамд ямар ч нөлөөлөхгүй гэж хэлсэн. Тэгээд яагаад танах ингээд хийхгүй гэдэг юм бэ? Солонгос хийн гэдэг нь штеп гэх маягаар иймэрхүү одоо юунууд гардаг. Тэгэхээр яг нарийн мэрэгжлийн хүн одоо тэр цаана хариулж байгаа одоо тэр юун дээр бас байна уугүй юу гэдэг тэр бас зөв одоо ойлголттой болсон хойно бас хаана очиж хийлэхгүй гэдгээс шийдэх хэрэгтэй. Яг тийм шүү. Сая би яг нөгөө одоо юу гэдгийг гоо сайхны салбарын эмнэлгийн одоо эмчтэйгээ бас ингэ ярилцж байгаад бас нэг тийм асуудлууд гарч ирсэн байхгүй юу. Ер нь манайхны ер нь ингэ нийтээрээ ер нь анзаарч байгаа зүйл мэдээж амьдрал их олон өнгөтэй учраас олон төрлийн бодол тэгж байгаа хүмүүс байгаа хэл та. Тэрэн дотор бол одоо юу гэдгийг гадагшаал илүү сайн юу гэдгийг Монголд ер нь жоохон муу гэдэг тийм ойлголттой зарим төрлийн хүмүүс байна. А нөгөө талаар дотооддоо эмчилгээ үйлчилгээс хэрэгсээ аваад их олон жилийн хугацаанд ямар ч сувиргүй ямар сайхан эмчилгээ хийлгэж вэ гэж бодолтой хүмүүс ч байгаа. Тэгэхээр ер нь ингээд их олон төрлийн хүмүүс байгаа учраас ер нь олон зүйлүүдлээс хэрэгжлээ л дээ. Мэдээж нөгөө эргэлзэх нь бол мэдээж энэ хувь хүн өөрөө бас ингэж бодож дүнэлтээ гаргах нь бол мэдээж өөрсдийнх нь асуудал. Гэхдээ тодорхой хэмжээгээр бол манай эмчнэр болон техник технологи болон эмчнэрийн ур чадрын хувьд бол манайх бүр ярихааргүй их сайн болсон байгаа шүү дээ. Жишээ нь энэ дээр та хэлэхгүй хэр их хагалгаа хийснээр нь тухайн эмчийг ур чадвар өндөр байна уу гэж дүгнэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдгийг их олон сургууль төгссөнөөрөө дүгнэгддэг юм уу? Би энэний ялгааг бас хүмүүст бас гоё тайлбарлаад өгчүүл гэж хүсмээр байна. Яг онлын хувьд тэгээ яг практик дээр ажиллаж байгаа гэдэг утгаараа бол энэ хоёр өөрлөлтөө. Жишээлх юм бол хаалгаа хийлгэх гэж байгаа тохиолдолд амар ингээд одоо дан онлын мэдлэг бол ашиглахгүй л гэсэн үг. Ерөнхийдөө бол одоо бид нар хаалгаа хийдэг эмчнэрийн хувьд онл практик хослуулна гэдэг шиг ер нь бол аль аль нь чухал. Тэгвэл мэдээж олон удаа тэр давтамжтай хийгээд байх тусам тэр хүн яг одоо өөрийнхөө одоо гаргасан алдаан дээр суралцсан. Эсвэл энийг ингэчих байсан ч гэдэг юм уу те илүү туршлагачж явдаг гэсэн үг. Бид нэг гарших гэж ярьдаг тийм бас. Тэгэхээр ер нь бол энэ дээр бүр хийцэн судалгаач байдаг. Та зөөхөн жил хаалгаа хийж байгаа хүн дээр хаалгаанд орсон хүний үр дүн олон жил одоо хаалгаа хийсэн эмчтэр орсон үр дүн гэдэг бүр ингээд харьцуулсан судалгаа хүртэл байдаг. Тэгэхээр яг манайхан гадагшаа явахдаа ерөөсөө л нөгөө гадагшаал гэдгийг бодчихдог. Тэгтэл тэнд чинь ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь ямар юм. Дээрэс нь хэдэн жилийн туршлагатай хүн яг тань хаалгаа хийх гэж байгаа. Магадгүй тэр туршлагатай гэсний хажууд нэг дадлаг хийх гэж байгаа хүн зогсоод таны нүдэн дээр хаалгаа хийж байгаа бас бид нар мэдэхгүй байхгүй тийм. Тэгэхээр ийм талын юмнуудаа та нар судлаарай. Дээрэс нь ямар төрлийн хаалгаа бийд юм бэ? Ямар ч мэдээлэл очичдаг байхгүй. Тэгээд нүг үнийн саналаа харж алдарч ялгаа байхгүй орчуулж өгч байгаа хүн бол мэрэгжлийн орчуулахгүй. Тойм орчуулж өгч байгаа. Тэгэхээр чи яг нөгөө нарийн тайлбар ойлголт байхгүйгээр магадгүй тэр үнийн дүнгийг хараад за энэ нь болох юм байна. Тэгвэл би энийг сонгож ич гэдэг юм уу те. Тэгээ иймэрхүү байдлаар бас сонголтууд яваадах шиг байгаа юм. Тэгээ яг солонгосын эмнэлгээс чинь болор мэлми ч юм уу солонго эмнэлэг дээр шинжилгээ хийлгчээ дээр тэгсэн хэрнээ хаалгаа тэндээ хий чинь буцаад тэр хоёр эмнэлэг дээрээ хяналтанд орчоорой гэд явуулж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай эмнэлгүүдийг хүлээн зөвшөөрч байна. Техник технологи нь болж байна
гэсэн хэрнээ яг уу тэн дундаас хийгдэх процедурыг нь ер нь бол авчаад байгаа л гэсэн. Авч байгаа тийм байна. Тий, ер нь бол. Тийм тохиолдол байна л гэсэн үг шүү дээ ер нь бол Байна л гэсэн үг. Яг уу хүн бол мэдээж хаач хэнийг сонгоод бол хийлгэж болно. Өөрийнхөө сонголт. Энэ бол гоо сайхны л. А зүгээр тэн дээр бидний зүгээс юу зөвлөх гээд байгаа юм бэ гэхээр ямар туршлагатай юм чинь бэ? Хэдэн жилийн туршлагатай юм чинь бэ? Яг тэр багаж тоног төхөөрөмж нь үнэхээр яг тийм одоо мэдээж брэнд дотроо янз бүр байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан яг ямар тоног төхөөрөмж ашиглаж байгаа юм бэ гэдэг чинь бас ингээд аюу чухал болоо явчихж байгаа байхгүй. Тэгээ зөвлөгөөгөө хэр өгч байгаа. Яг ажилбар нь баталгаатай юм. Үнэхээр сайн болоод ирсэн хүн байна. Асуудалтай ингээд хандж байгаа ч хүмүүс байна. Тэгээ өөр газар хийлгэсэн асуудалтай бол одоо бид нар тэн дээр туслахад аюу хэцүү болчихж байгаа байхгүй. Буцаал ийм юм бэ шүү. Асуудлаа буцаагаад ингээд ханд гэдэг ийм л зөвлөгөө өгнө шүү дээ, тийм. Тийм биш үү. Та хоёрын хувьд зүгээр хэлж болох юм болов яах юм бол ер нь хэр олон харгалгаа хийж байгаа. Ялангуяа яг энэ хараа тэглэх тал дээр. За манай эмнэлэг чинь 2005 оноос шийсэн. Тэгээ энэ хооронд хугацаанд бол нийт яг хийжсэн ганц бит хоёроос гадна бас эмчнэр бол байгаа. Тэгээ нийт хаалгаа бол одоо бараг ер нь бол 11,000 хүрсэн байна. Тий. Чи бүр асар их туршлага байна гэсэн үг шүү дээ. Тий 11. Би бол өөрөө 2007 оноос хойш хийж байгаа. Тий. Энэ хаалгааг бол. За тэгвэл ямар ч нийлээд та хэд маань нэг 11,000 гаруй. Ялч нэг ууган юмлаг учраас их олон яг энэ чиглэлээр хаалга хийжсэн юм тий. Энэ бол тий. Ариу их туршлагатай болж байна л гэсэн үг шүү дээ. Тийм зөндөөл одоо ингээл тэр чинь ингээд суралцсан. Тэгэл нөгөө шинэ арга нэвтрэн тэрийгээ дахиад сураал явна. Тэг ингээл ер нь бол байнга л нөгөө туршлага хөрвүүлүүлээд. Ялангуяа таан салбар чинь байнгын суралцдаг салбар тий. Ер нь бол Эрүүл мэндийн салбар бол бүх зүйлүүд ингээд шинжлэхдээ улам сайжруулаад явж идэг тий. Тэгэл тэрийгээ дагаал ингээл хөгжөөл явахгүй бол тэгэл гоцроо шүү дээ. Сая тэр гадны нөгөө нэг би түрүү нөгөө эмч ярьдаг маань бас ингэж сонсч ирсэн нөгөө тэнд тэр улсад тэр сайн байсан. Тэнд л сайн гэж сонссон тийш эмчилгээнд явцсан тий. Тэгээ гэхдээ ингээд арга мухардаад буцаад Монгол дээрээ асуудлууд үүсчихэлтэй. Тэгээ буцаад Монгол эмнэлэг рүү очиод би тэнд очиод нэг ийм асуудал гарсан гэд ирсэн тийм тохиолдол байгаа хгүй. Тэгээд тэр эмч маань болохоор одоо бидэд болоод юу гэдгийг хийхгүйгээр тэр буцаад тэр эмнэлэг рүүгээ л очих шаардлагатай болно. Тэгэхээр ахаад нөгөө зардлууд нь гарч эхэлж байгаа хгүй тий. Тэгэхээр ер нь иймэрхүү тохиолдлууд ер нь хэрэг байдаг юм бол байна. Ер нь бол үүссэн асуудууд бас байгаа хөө тий. Байна. Одоо Америкт хийлгсэн юмж байна, Японд хийлгээд ч асуудал. Яагаад тэгэхээр энэ дээр чинь гарч болох эрсдэл хааж гарч болно. Манай дээрч гарч болно. Өөр одоо бусад гадаад улсад гарахгүй гэсэн юм бол байхгүй. Гэтэ бол мерсэр ингээд гараад асуудал үүсээд ирсэн тохиолдол байна. Тэгэхээр бид нар тэн дээр туслахад аюу хэцүү. Харин тийх бах тий. Хүний хийсэн юм дээр дахиад ингээд тэр чинь ингээд засна гэдэг чинь бол хэцүү. Тэгээ асуудалтай байвал яах вэ тий? Асуудалтай байна. Тэгэл яг буцааж хилж өгөөл ингээд чиглүүлээл эмнэлэг рүүгээ хандаарай ингээрэй гэдэг ингээд зөвлөгөөг нь өгнө. За яг хуу засчихсан тохиолдол гэвэл аюу олон жилийн өмнө лазер хийлгчээд тэр нь ямар ч асуудалгүй болцсон. Гэхдээ эргээд нумуудах тохиолдол байдаг байхгүй юу? Тэгэхээр давтаж орж болдог. Хоёр дахь удаа. Тийм тохиолдол дээр бол нэлээд хэдэн удаа одоо гадаадад олон жилийн өмнө хийлгцэн гэдэг дээр дахиж ингээд ороод боломжийг үнэлээ, дахиад нарийн шинжилгээ хийгээд давтаж орж исэн тохиолдлууд бол бий. Тэгээ манай эмнэлэгт бас нөгөө гадны хүмүүс бас хандаад хийлгэжсэн тохиолдлууд бас бий. Гадаад хүмүүс. Тий. Мэдээж нэгт бол эн чинь нөгөө чанараа бодож орж байгаа шүү дээ. Нөгөө талаар бол тодорхой хэмжээгээр манайх бас юм боломжийн үнийн санал бас байгаад нь үү? Бага. Ер нь бол та яагаад өөрийнхөө улсад хийлгээг юм гэхээр амар өндөр үнэтэй. Тэгээ нөгөө сайхны хаалгаа учраас даатгал хамрагдахгүй. Тэгээд танах ийм боломжийн юм байна. Танах бас ийм туршлагатай гэж сонссон гэд ингээд хандаад хийлгэжсэн тохиолдол бол нэлээд бий. За хараа тэглэх талаар тэгвэл ер нь их сайн мэдээллүүдийг ер нь авлаа. Эмнэлгийн хувьд яг ингээд чагсаагаад үзэх юм бол топ 5 хаалгаа ч юм уу хаалгын талаар ахаад өөр ер нь ямар нийтлэг хийлэгддэг хаалганд байдаг вэ? За хамгийн нэгдүгээрт бол болрын мис засал орно. Тохиолдол нь их учраас. За болрын хаалгаа бол за ер нь бол одоо даатгал харьцан үйлчлдэг байхад бол тухайн хүнээс гарах зардал нь бага байхад хүмүүс маш их орох боломжтой байсан хаалга. Одоо сүүлийн жил бол даатгалгүйгээр бол хүмүүс 100% өөрсдөө төлбөрөө төлж үйлчлүүлж байгаа учраас тооны хувьд харьцангуй багассан байгаа. Өмнөх жилүүдээс гэхдээ бид нар бол дунджаар бол бараг 2000 гаруй болрын хаалга жилийн яг даатгалтай байсан жилүүдэд бол. Тэгэхээр одоо
нэг юм чинь яг одоо ойролцоогоор нэг за бие дагаад хийж байгаа нь бол 500-аас 1000 ч юм уу орчим одоо тухайн эмчийнхаа одоо хаалгааны хуваараас хамаарат нэг эмч зөвхөн жилд одоо 500-аас 1000 долларын хаалга хийх хэмжээний. Өндөр гэдэг юм шүү дээ, тий. Өндөр. Тийм ээ. За тэгээд дараагийн хаалга нь бол мэдээж имлэгийн нийт тоон дээр бол хараа засах лазер мэс засал юм. Сайн нөгөө хараад эглэх гэдэг байна, тий. Ааха. За тэгээд нүдний даралт өвчин гэж бас байдаг. За энэ нүдний даралт өвчин бол бас тохиолдлын хувьд яг нүдний имлэгт хандж байгаа өвчлөл болон хараа одоо сохрох эмгэгээр бол хоёрт орж явдаг. Тохиолдлынхоор нийт хүн амын дунд харьцангуй бага хувьтай боловч яг өвчлөл дотор бол хоёрт орж явж байгаа. Тэгэхээр энэ нүдний даралт өвчний мэс заслууд бас орно. За мөн торлог шилэн цэрийн мэс засал гэдэг одоо Монголд нутагшаад бас олон жил болж байгаа энэ хаалгаа маань орно. За энэний гол үндсэн шалтгаан нь болохоор одоо чихрийн шижин өвчний үеийн хүндрэлүүд за тэгээд өөр бусад одоо гэмтлийн гаралтай эмгэгүүд ч юм уу тэд нар нь болохоор бас ордог. За тэгээд дараагийн асуудал нь болохоор одоо зохины мэс заслууд ороо явчихна. За настай холбоотой одоо зохины арьс суулрах Үгүй ингээд унжээд байгаа юу? Тийш. Тий. Харин би бас давхраатай байсан тэгс чи байхгүй болчиход байгаа. Наадхыг чи их сонирхож шүү. За бас зохины мэс заслууд бас урд юм тий. Аа. бүх төрлийн зохины мэс заслууд. Аа. Нэр яалчгүй нөлөөлт юм билээ тий. Одоо би бүр яг анзаарсан байхгүй. Би ч болон давхраатай байсан. Тэгсэн чинь давхраа манд байхгүй болоод байгаа байхгүй ингээд. Тэгээ энийг ингээд жоохон дээш ингээд татаад өгч бол юм билээ шүү дээ тий. Тэгвэл энэ ер нь энэ хэсгийн бүх халхаш нь тэгэл та нар орчих болж юм биш тий. Одоо жишээ нь энэ зохиных дээр бол одоо мэдээж нөгөө нэг нүд мэдээж арай жоохон том болж ирэх нэ. Тэгээд яг энэ үндсэн арьс байхгүй болоод ирэх юм байна. Аа. Тэгэхээр одоо сүүлдээ ингээд бид нар мэдээж бүр өвөө эмээнэр хөрхи ингээл бүр ингээд доошоо ингээд үндсэн байгаа гэдэг. Тэгээд эрэгтэйчүүд нэлээ хийгдэж байгаа нэг тарагдж байгаа бох тий. Аа тэгээд эрэгтэйчүүд дотроос тэр ямар нь эсвэл магадгүй энэ имчилгээнийх нь хугацаанд ч юм уу жоохон урт байд юм уу? Зарим нь бүрст бүр яг мэдэгдээд идэх штеп ингээд хийлгүүлсэн байна гэдэг нь. Тэр яг давхар тарилга энтертэй хавсарчж байгаа бах. Аа. Тэгээ одоо ботокс ч юм уу тий. Өөр бусад тарилгууд тэгээд ганц хагалгаагаа биш давхар гоо сайхны нэмэлгүүд нь бас давхар нэмэлт юм хавсруулаад хийж чинь гэсэн. Тэгэхээр ер нь тэгээд ямар ч мимикгүй болол ингээд тийм бай. хэд татчих. Хараа тэглэх тэр манай ирчүүд ер нь хэрэг бартыг. Орно шүү дээ. Орох бах тий. Ер нь гэхдээ гендерийн хувьд бол одоо ижилхэн л байна гэсэн үг тий. Яг уу эмэгтэйчүүд нарай жоохон үзэхээр ер нь эмэгтэйчүүд их. Арай их байгаа тий. Одоо нөгөө би ч өөрөө нөгөө судалгааны ажил хийгээд миний судалгааны ажил дээр харьцуулахдаа ер нь бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн харьцаа 3-ыг харьцах нэг байдаг. Аа. Тийм. Гэхдээ би зүгээр яхав ганц хоёр тийм тохиолдлуудаас байдгийн болооч гэж бодоод энэ чинь манай эрэгтэйчүүд жоохон ойрох штэ. Яг үннийг хэлгээ те. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээндээ одоо бид нар бүр тоглоом шогломоор ч бас нийгмийн сүлжээгээр явааддаг те. Машина бараг жилдээ 2 удаа сервис хийлгүүлчихэд өөртөө нэг ч сервис хийлгүүлэхгүй. Хэдэн жилийн дараа бүр хүндэрснийхэн дараа ч юм уу очиод идэх тохиолдол бас байдаг те. Амар хүндрүүлчихэд. Тэр чинь нүд нь хараа муу байгаад байгаагаа мэдсээр хэрнээ очихгүй байх тохиолдол ч бас байгаа те. Тийм шүү дээ. Одоо ер нь бол бүр сая над дээр ч байсан. Чихрийн шижинтэй. Аа. Тэгээ нас нь ерөөсөө 40 идтэй. Хоёр нүд юу ч харахгүй. Тэгэл ерөөсөө эхнэр нь ингээл эмнэлгээр дагуулаад ингээл хоёлаа ажилгүй. Аа. Тэгээ ингээл яваад идэх гэд. Тэгээ ингээ хоёр нүднийх нь болор нь бүр ингээ цавцгаа. Аа. Тэгээд ингээ хагалгаанд орё гэд. Тэгээд яг ингээл байгуулгаасаа ингээл нэг юм төлбөр мөлбөр юм зохицуулсараа бол орсон. Орсны дараа 7 хоноод маргааш өглөө нь хоёлаа инээдсэн зогсож байхгүй надад үзүүлэх гэж. Чи би юм харж штэ. Тэгээд тийм боломж байхад ингээл тэрийг ингээл одоо юу гэдгийг дамжруулаад ингээл хойшлуулаад ингээл явсаар байгаа л ороод тэгэл хоёр нүдэндээ 7 хоногийн зайтай ороод 7 хоноод нэг нүдэндээ орчоо эрэхтэй эхнэргүй ирж байгаа байхгүй. Чи ганцаараа ирсэн юм. Одоо би дааж хэлж штэ. Би юм харж байгаа юм чи өстой гоё юм. Үу ямар сайхан юм бэ наадах. Тэгэхээр ер нь бол хараа сайжрах юм дээр халаа их амар урамтай. Тэгэл ингээл сайжирч гар чи нөгөө хөтлүүлэл орж ирчихсэн дараа ганцаараа ороод ирнэ гэдэг чинь бид нарт хүртэл ингээ харахтай амар. Ер нь гэхдээ би их олон эмчнэртэй ярилцчихсан. Эмчнэрээс ер нь энэ салбарын энэ мэргэжлийн хамгийн сайхан нь юу юм бэ гэд асуухаар ерөөсөө л яг юм байл тий. Өвдөд ирсэн хүн энийгээд гараа явж байгаа. Магадгүй ингээл амьдрал дээр нийгэмдэр ингээл таардаг ш тий. Хүү сайн эмчээ гэл нөгөө бид нар нөгөө багш нартайгаа нэг 10 жилийн багш нартайгаа өөй багшаа гэл бид нар сүйд болдог ш. Яг л тэрнтэй эзлэх нь тийм байдаг гэж. Зарим хүн ч сүйд болно ш.
бараг ингээ ирээ суудсан та үзүүлэх гэж юм уу? Гүү. Зүгээр нэг бараагийн чи харчаад явах гэж байгаа ингээл нөгөө бараг нэг сүмгээд орж байгаа юм шиг ганц нэг тийм өвөө эмээнэр бас байдаг. Байгаа. Тийм нөгөө харахгүй байж байгаа тэр чинь Харж ийн гэдэг чинь тийм. Тэгтээ харахгүй байна гэдэг чинь юу нь бол амар ихгүй. Тийм. Үххийн хооронд гээд ирдгүү байхгүй юм өвөнөр. Ялангуяа орон нутгаас. Тэгээ хүүхдүүд нь бараг дөрвөлөөс нь дамжлаад бараг хүчээр авчирна. Одоо үххийн хооронд яшиг нүдээ ухуулахгүй гэдэг. Тэгээд нөгөө хүүхдүүд нь дөрвөл ингээ хөлнөөс нь бараг чирээд бөөн дургу хаалгаанд орно. Тэгээ хаалгаанд орчоод хараа орчно. Тэгээд ста нэр миний энэ юугүй гэд ста нэр хүүхдүүдийнхээ өгөнд эртгөө орохгүй явдаа гэд тэгж чаа. Тэгээд өвөө эмээ дараа нь юу ахгүй шүү. Одоо үххийн оронд гээд ингээ байгаад ахгүй заавал асуудал гарвал ирэн шүү. Заавал одоо давтан үзлэгтэй хамрагдсан шүү. Тэгээд зарим эмээ нар өвөө нар бүр гоё л доо одоо ингээд огт хараагүй ирээд ингээд тэр чинь ийм чинч юу байгаа, имлэг нь ямар ч имлэг байгаа, ямар ч өрөөнд цуугаад байгаа, ямар ч баримжааг тас харанхуй ирээл тэгээд хагалгаанд орол маргааш нь бүх юмыг харж байгаа шүү дээ. Одоо л эмчигээ харж байна. Ийм имлэг байсан юм аа, би ийм өрөөнд байсан юм уу гэ бүх юмаа харж байгаа. Тэгээд яг хуу нэг имээ бол бүр бараг 80 гарцсан юм байна. Нилийн настай хүн байсан. Тэгээд бурхан гээл зураг тавиад мөргөөж явсан. Та нарт л мөргөх өстой юм байна. Та нар бол яг бурхан байсан байна гэдэг. Яг тиймэрхүү одоо хүн бүр ингээ бүр баярлж байгаа сэтгэлээ бүр ингээ үгээр илэрхийлэх аргагүйгээр баяр хөөртэйгээр байгаа царай. Тэгээд тэр хүн баярлахаар чи арга гэрийнх нь бүгд баярлан. Тэр чинь ингээд нэлээ олон хүн нийлж ажиллаа юу аж ээлжилж хасарч исэн байгаа. Тэгэхээр тэр бүх асаргаанд байсан хүмүүс бас чөлөөлөгдөн гэсэн үг. Тэгэхээр ганцхан нэг хүний одоо нэг нүдэнд ажилбар хийгээд амжилттай болохоор одоо бидний одоо гол харж байгаа юм бол тэр гэр бүлд нь бүхэл бүтэн маш том ажлыг бас давхар хийж өгч байна л гэсэн үг. Тэр хүмүүсийг бас ажиллаа хийх боломж энэ хүүхдийн ажиллаа хийх боломжоор нь бас хангаж байгаа гэсэн. Манайд орны соёл чи өөр л дөө тий. Нэг бие гэр бүл хамаатан садан төрөл садантайгаа их холбоотой тий. Их ойр байдаг. Тэгээ бие биенийг ингээл тусал дэмжээл. Тэгээ манай одоо ялангуяа ахмадуудын ганц хөрхи ингээ боддог нь нөгөө үр хүүхдүүдтэйгээ төвгөө юмсан тий. Тэгээ нөгөө цалин ороос нь авчихгүй юмсан тэр хаалганд нь орохгүй гэдэг тий. Гэсэн чинь яг тэрэнд ороод тэр нэг баяр баясгалыг ингээ хараад та идэж бас нэг юм юу гэдгийг урам зориг тий. Яг энэ ажиллаа нэг гоё хэрч хүчтэй гоё хийх тэр мэдрэмжүүдийг манай эрүүл мэндийн салбарын цагаалаад тий. Ёстой нөгөө энэ эмчнэртэй бол ёстой хамгийн гоё зүйл бол саяны тэр урмын үг баярлаа гэдэг дээр л баярлаа явчихдаг штэ гэл би их олон эмчнэрээс ер нь сонсч ирсэн. За ерөнхийдөө хоёртой ярилцахад үнэхээр их таатай байна. Тэгээ ер нь нүдний салбар дээр бол тэгвэл нэг ийм асуудлууд байгаа юм байна. Нийгэм бидний тунд. Гэхдээ ганц би өнөөдөр бас ойлгож авсан зүйл нь юу вэ гэхээр манайх бол ерөөсөө хоцрогдол байхгүй юм байна. Техник технологийн хувьд, манай эмчнэрийн ур чадрын хувьд бол ямар ч асуудал байхгүй байна. Зүгээр гол асуудлууд нь юу вэ гэхээр бидний жоохон өөрсдийн иргэдийн манай өөр жоохон хойроо хандчих гаддаг тийм асуудлууд байна. Бас нэг ийм эргэлзээний нүд бас нэлээх байгаа юм тий. Тэгэхээр хамгийн гол нь та хэддээ дахин зөвлөе. Ер нь бол урьдчилан сэргийлэх үзлэгтээ маш сайн хамрагдаарай. Та хоёр манаас үзэгчтэй хандаж бас сонсогчтой хандаж бас зөвлөгөө өгөөд гурван ярьслаа өндөрлөе. За ер нь бол яг хүүхдийг бол би түрүүн хэлсэн тий. Аав ээж нь ч юм уу удамд хараамуутай хүн байвал ер нь 3 настаас нь үзүүлж явах хэрэгтэй. Одоо манай эмнэлэгч гэсэн нөгөө японочдтой хамтраад яг 3 настай хүүхдүүд дээр үзлэг хийгээд эхэлсэн байхгүй юу. Тэгээ эндээс яг японочдод ирээд юу анзаарсан байна гэхээр яг тэр бага насны хүүхдүүд ерөөсөө үзлэгт хамрагдаж шил зүүх ёстой хүүхд бол яг тэр наснандаа яг зүүж чадахгүй байгаа юм байна. Тэрнээсээ болоод ингээд хараа мохсуулаад тэгээ шилээрээ сайжрахгүй, юугаар засварлах авахгүй юм хид хідэн хүн үзүүлсэн учраас тэн дээр имзэглээд тэгээ ер нь бол манайх инжилээс бас ингээд японочдод хамтраад 3 настай цэцэрлэгийн хүүхдүүд ирсэн гэдэг үзлэг хийгээд эхэлсэн. Тэгэхээр эндээс яг эцэг эхчүүд бас нэрээ манай удамд чи юм хараамуу байдэн штэ гэдэг бол хүүхдээ 3 настайгаас нь үзүүлж байгаарай. Хэрвээ танаа хүүхэд шил зүүдэг бол 6 сар тутам хянуулж байгаарай. 40-оос дээш насны эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ хүмүүс ер нь бол жилд нэг удаа нүдээ шалгуулчихж байгаарай. Ягаад тэгэхээр одоо Аз нүдний үед жоохон богино. Нүдний даралт ихсэх өвчин гэдэг юм бол бас ингээд түгээмэл бас тохиолдох гэдэг удамшдаг. Тэгэхээр тэн дээр бас яг тэр өвчлөл бас байх магадгүй гэдгээс сэргийлээд ер нь бол үзүүлж таах бас ер нь бол гэмгүй шүү. Энэ би бас шүдний эмчтэй ярьж байгаад бас хэлчихсэн. Манай бага насны хүүхдүүд бол бараг 90% шүдний асуудлуудтай. Тэгэхээр бид одоо юу гэдэг асран хамгаалагчд манаас хүүхдүүдтэй анхаарлаа улам сайн нэмэх хэрэгтэй болоод байна тий. За хүүхдийн хувьд бол тэгвэл нүдний шил хэрвээ зүүдэг бол 6
6 сарда нэг удаа. Насан турсан ч хүрээгүй ч өөр бусад хүмүүст ер нь ойролцоогоор хэр хугацаанд давтамжтай нүдний эмнэлэг дээр нэг юм урсан сэргийлэх хүслийг хамрагдвал зохимжтой вэ? Ер нь бол 1-2 ч. За яг 40-оос дээш янз бүрийн асуудал байхгүй гэл нэг удаа үзүүлчихлээ те. Тэгэхээр эмч аяндаа зөвлөнө. Та нэг 2 жилдээ нэг удаа ч юм уу, жилдээ нэг удаа ч юм уу. Эсвэл ямар нэг өвчлөл эхэлсэн байвал хугацаа заачдаг уус эмч өөр. Тэгэхээр та нэг ийм хугацаанд эргээд энийг нэг хянуулчихад байгаарай. Тэгэхээр тухайн хүний ер нь бол үзүүлэлээ ямар өвчлөл бүртгэгдэж байгаас. Хэрвээ та эрүүл байна гэвэл магадгүй жил эсвэл 2 жилдээ ч юм уу. Хугацаа ер нь бол үдсэн эмч өөрөө зөвлөө явчихна дөө. За инх төвшин эмчээс болохоор би бас саяны зөвлөгөө гэхдээ нэмээд дахиад нэг зүйлийг асууя. Жишээ нь манай соёлын өөрийнх нь бас нэг юм онцлогуд бас байх шиг байна. Ийм ангаах ухааны чиглэлээр тий уламжлалч бай. Бид нар чинь одоо юу гэдгийг мал амьтны гаралтай зүйлүүдийг эрүүл мэндтэй ашиглаад идэг. Гэхдээ тэр бол одоо юу гэдгийг шинжилгээ ухаанаар батлагдаагүй сөрөг нөлөө үзүүлж байгаа тохиолдсон байдаг тий. Ялангуяа одоо ангаахын шинжилгээ ухааны салбарын эмчнэр маань бол хэлдэг энэ батлагдаагүй нотлогдоогүй зүйлүүдийг бити хэрэглээч гэж байнгын гуйдаг. Амьтны гаралтай түүхий зүйлүүдийг бол байнгын хэрэглэх гэддэг тал байна тий. Ходоод өвдлөө чоны хадаад илэг идийгээд иддэг ч юм уу тий. Энд чи түүхий зүйлийг тэгж хамаагүй идэж ерөнхийдөө болохгүй шүү дээ гэдгийг хэлээз. Тэгэхээр нүдний салбар дээр магадгүй тийм амд амтсан яриагаар тийм буруу эмчилгээ хийх гэдэг тохиолдол юу байдгүй. За одоо тэгээд хамгийн хүмүүсийн өөрсдөө мэддэг одоо дур мэдэн хэрэгэлдэг зүйл бол мэдээж нүдний ямар нэгэн зовир гарвал хөхний сүд тусаах гэж. Нэрээ тийм биш тий. Тохиолддог. За тэгээд яг хүний бие организм гэдэг ямар нэгэн хөнгөн өрөвсөл бол хүн ханаад хүрчээд зүгээр явж байгаад итгэж болно. Заавал ханаад хүрсэн хүн болгон им уугаад ах шаардлагагүй тариа илгэхгүйгээр өөр эд. Хүний бие организм ч өөрөө идэгрэх механизмтай. Мундаг шүү дээ. Сайн ажилладаг тий. Тэр нөгөө хөхний сүд тусаасан тусаагаагүй идгэх байсан бол хөхний сүд тусаагаад идэгчгээрээ хөхний сүд сайн гэсэн ойлголт ингээд нэг төрт явждаг. Гэтэл тухайн хөхний сүв маань одоо тэнд ямар нэгэн эмчлэх асуудал болоогоос яаж бодсон логикоор ач болов уу байхгүй. Тийм учраас яг ямар нэгэн өвчнөө өөрөө идэвчж болно. Хүндрүүлэхгүй бай яг зөв арга хэмжээ авъя гэвэл мэдээж нарийн мэрэгжлийн эмчтэл үзүүлэх хэрэгтэй. За одоо тэгээд яг үзүүлж байгаа хараа муутай хөөрхөө одоо ингээд нэг жоохон ч гэсэн хараагаа сайжруулах гэсэн одоо эмээ өвнөр фэйсбүүкийг ашиглан за тэгээд одоо болсон болоогүй янз бүрийн рекламны тусаалга за тэгээд нүдний шил интернет одоо маш их хэмжээний одоо мөнгөө зарцуулчихдаг. Итгээд тий. Тэгэхээр тэр тал дээр бол анхаарах зүйл нь ердөөсөө л нарийн мэрэгжлийн эмчээс л зөвлөгөө ав. Та хажуудлынхаа одоо байрныгаатай хамт салхилж байгаа эмээгээс зөвлөгөө авна гэвэл тэр эмээ зөвхөн өөрийнхөө л тухай өөрийнхөө л тохиолдлыг мэдж байгаа. Та яг нарийн мэрэгжлийн эмчтэр очих юм бол тантай адилхан мянган хүнийг эмчилж байгаа эмчил танд хамгийн зөв тохирсон зөвлөгөөг өгнө. Тэгэхээс биш одоо хажуу айлынхаа ч юм уу эсвэл нүдний өвчтөй нүдний эмнэлгээр олон жил явцсан хүн байлаа гэх тэр хүн зөвхөн л өөрийнхөө тухай л танд өөрийнхөө л зүгээс өөрийнхөө л өвчний талаар л мэдээлэл өгнө гэсэн үг. Тэгэхээр бити амд амжсан ярианд юу агаараа дагаж мөрдөрөө тэгээд одоо болохгүй рекламдж байгаа одоо сайн гэж хэлж байгаа одоо зүйлүүдэд одоо мөнгө төгрөгөө санхүүгээ цаг хугацаагаа бити зарцуулаарай. Тэгээд эрүүл мэндээр бити хохироорой л гэж хэлнэ. Тэгээд яг тухайн зүйл нь яг хэрэглээгээд зарим нь бол хор нөлөө болохгүй байж болно. Гэхдээ зөвхөн тухайн хүний санхүүгийн байдалд л хохирол үүсгэх цаг хугацаа эмнэлэгт хандахгүйгаараа өвчнөө хүндрэх ойройдох асуудлууд их байдаг гэсэн. Хөнгөн зүйлүүдийг бол мэдээж нөгөө эмчнэр маань бичээд ийм зүйлүүдийг ингээ хэрэглээрээгээд хэлээд өгөх байхгүй тий. Тэгэхээр дур мэдээж нөгөө нэг бид нар чинь дур мэдээж ийм хэрэгэлдэг хүмүүс ч их олон байна. Тэрнтэй ижилхэн л бас юу гэдгийг нөгөө байж болох их олон зүйлүүдийг хараад энэ сайн гинлээ тэр сайн гинлээ гэж санхүүгийн хувьд ингээд өөртөө би тийм охирол өчрүүлээрэ магадгүй нөгөөх маань тань таарахгүй сөрөг нөлөө үзүүлэхийг ч үгүйсэхгүй гэсэн үг шүү дээ тий. За маш их баярлалаа. Их олон талын зөвлөгөөндийг авлаа. Тэгээд ярилцаж бас мэдээлэл өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд танай байгууллага энэ жил бас ингээ 25 жил болж байгаа учраас нийт хамт олондоос 25 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд хүний гэрэл гээгийн амьдралыг ингэж өнгөтөөр харахад хамгийн ихээр тусалдаг энэ салбарын та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал төвшүүлье. Цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. Маш их баярлалаа.
Маш их баярлалаа. Засгийн худалд баярлалаа. Баярлалаа. За ингээд та бүхэндээ бид Болром Илмийн эмнэлгийн нүдний эмчнэр болох инх төвшин болон цэцэг жаргал эмчнэртэйгээ уулзууллаа. Тэгээд дор бүрнээ бас эрүүл мэндэд бүгдээ анхаарцгаая. Тэгээд бидний бас нэгэн ер нь бол хүний биед бол чухалгүй эрхтэн гэж бол үгүйсээ байхгүй. Гэхдээ амьдралыг хамгийн илүү гэрэл гээгээтэйгээ тодор харж байгаа зүйл бол ялчгүй бидний нүд. Тийм учраас бүгдээ хамтдаа нүдээ бас харилцгаая. Тэгээд мэрэгжлийн эмчнэртэй гоё итгэж, мэрэгжлийн эмчнэрээс хамгийн гол нь зөвлөгөө авч байгаарай гэж энэ ярьцлагын төгсгөл та бүхнээс бас уриалмаар байна. Тэгээд дараагийн дугаараар хүртлээ түр баяртай.